Юу яцгаан? Юу яцгаан? Өнөөдөр бид Игчинтэй дугаар хийж байна. Тавхан игчин сансан биз дээ. Игчин. Сансан гэж хэлээрээ. Сансан гэж хэлээрээ. За бид өнөөдөр хов жив ярина. Юу вэ? Зүгээр ингээл явчих. Зүгээр шүү дээ. Манайх бол зүгээр ямар ч хамаагүй. Тийм амар хаан, тийм хандлагатай бай тээ. Зүгээр. Үгүй бид нар жинхнэрээ. За тэгээд sorry. Тийм. Зүгээр. Энэ дугаарыг ивент итгэгч Банаква. За усаа ууж болно шүү. Би сая аль нэгэн задлцсан энэ миний хаач чинь юм шүү. Заашгүй усуу. Яг ам цангаад байсан. Банаква. Чин зүйлч ямар гоё. Баярлаа. За би генийг нь амар багасгацсан шүү нүү өмнөх асуудлаас болоод яриад авцаад байсан. Тэгэхээр микрофон л байгаа гоё ойртоод яриад өгөөрэй. Баярлаа. За юу ань хичээн? 50 дөө хичээлдээ яваал, жолооныхаа шалгалт нуунаал. Тийм үү. Дөрвийнхаа шалгалт нуунцөө. Дөрвөн дээр онцсон юм уу? Их чи хамгийн ихнийх нь үстэй. Тийм. Тэгээ юусаа яг алдчихлаа гэж мэдсэн л яг дөрөв алдаал тэгэл унтсан шүү. Хоёр алддаг үстэй. Хоёр алдах боломжтой. Хоёр юм. Тэгээ дөрөв давхсан. Одоо тэг яах вэ? Одоо тэгэл одоо 3 дахь өгнө. Тийм. Дахиж өгч бол. Тэгэл дахиж өгөөл бит юм уу? Тийм. Тэгээ бэлдэж байгаа л тэгэл дахиж өгнө. Тэнцэхэл. Дөрмөө давчаад тэгээд юу яан штт те? Хотын жолоонд гарна штт те? Тэр гайгүй. Тийм үү? Чи жолоондоо гайгүй юу? Барихтаа гайгүй юу? Гайгүй л гэж бодоод штт. Манай багш нэг зэгэнтхэн гайгүй л гэдэг. Багш чинь гоё муу чинь бариаг үз. Үгүй. Өмнө дугаар дээр. Бэрэл яах юм? Тэквондо бэрэл юм. Хоолоор пас. Яг хоолоор. Яг төвхөрөн. Тэгэл тэгнэ. Би бэлтэж байгаа. За сайн байна. За сайн өгөөрэй шалгалт. Жолооныхаа шалгалтнаас илүү тэр нь бэлтээ. Ааха. Түүх. Энийгээ тэгээд өстэй. Өөр хичээл хэр байна? Одоо эдгээр курс үлээ. Одоо 3. Одоо 3-аа төгсөх юм байна те? Одоо 3-аа төгс. Тэгэл хичээл явтээ. Чи интерьертэй туртай байна уу? Интерьер би төгсөөд тарин яад юм блэ? Архитектураар сурд юм билүү? Графикаар сурд юм билүү? Гэж бодоол байгаа л да. Архитектур болох гэхээр би жоохон нэг тэр тал дээр нэг юм сонирхолгүй юм шиг надад санагдав. Би сонирхолгүй. Гэхдээ миний нөгөө амьдралын төвшний хувьд бол надад айгүй ингээд нөлөөлөх юм шиг санагдав. Тэгэхээр чи графикт илүү сонирхолтой тий? Графикта илүү сонирхолтой. Тэг бас авьяастай жиг графиктэй. Тийм мэдрэмжтэй тий. Би чамайг юу сонирхгүй байгаа л ороод хэрэггүй дээ. График дизайн ажил олдсон шүү дээ. Одоо манай энэ захирал сууж байна. December студиогийн мундаг алтан медальт графикчин гэдэг юм уу? График дизайнер. Графикчин нөө. Харин тийм ээ. Тэгэл одоо семестрийн дунд нь явж байгаа болохоор юу гайгүй завтай. Одоо 2-7 хоногийн дараа тэгэлж завгүй болол эхэллээ. Тийм тий. Тийм. Шалгалт бий даалт байх юм чинь ороод ирчихтэй. Тийм ээ сонтой энэ да. Өөрч нэг сониалгад. Загтлуудаа уншиж гинөө. Манай бас шуухаануудын нэг давхар дээлтэй. Загтлуудаа уншиж байгаа амар зарим загтлуудаас л ёо зүрх айгүй хэцүү загтлууд байгаа. Тийм зарим загтлууд бол тэгэл гоё захиа цөөхөндөө гэхгүй. Харин тийм ээ. Тэгээ нууц юм хийж хэлж байгаа болохоор бас хэцүү юм хэлдэг байх л та манаас сонсогч нар тий. За гоё захиа бичээрэй. Сэдвэн яаж итл сэтгэл зүй гэдэг сэдвээр явж байгаа юм бэл шүү дээ. Тэгээд дараа нь сексийн амьдрал тийм сэдвэр орно. Сэтгэл зүй уншаад дуус зүгчдэр шин. Би бас тийшээ захиа бичмээр санагдав. Тэгээ өөрийнхөө захиаг ингээд танил талаараа явуулаад тийм дээгүүр даавар хөдөлсөн. Тэгэхээр сэтгэл зүйтэй сэдв нь бүрэн уншигдаад дууссан гэсэн үг үү? Вау. Одоо тэгэхээр сэтгэл зүйтэй захиануудыг хоёулаа унших юм байна тий? Тийм байна.
Вау. Окей. Тэгээ одоо тэгтээ сонгуулаа явуулж амжаагүй л энэ шоуханууд дундаа. Эхнээсээ ямарч хийсэн унсан захиад таалагдсан захиануудаа явуулаад. Манай захидлууд айгүй тийм демократик Харин зүйлчмаар тэ айгу гоё дээ. сонгогддог. Би өөрөө ормоор санагдаад байдаг шүү дээ. Заанч зав байхгүй ах уу тэгэж бодсон юм шиг. Чи хэлэхгүйгээрөө. Тийм. Тэгээ сонгогдох нь үзээд өө. Айгу гоё захиануудаа сонгодог шүү манайхан хөөрхөн. Тэгээ одоо удахгүй энэ бол 246 дахь дугаар. 247 дээр юу яавал те гоё хайрын захидлаад өгнө уншаал. 247 дахь дугаар. Хос оруулыг ярьсан шүү дээ. Өө тийш дээ ойл тийж ирсэн шүү дээ. Ямар хос оруулна гэлээ. Тийш дээ. Тийм. За юмтай юм байна. Би өөр таа мартцсан биш. Тэр гоё дугаар болох байхаа. Тийм байна те. Тэгэхээр дахиад 2 миг хэрэгтэй юм байна те. Дөрвөлээ орохоор. Тийм. Аа. Хоёлаа яг хоёлаа нэгийг ингээд шеэрлж болно л тоо бас. Тийм. Гэтэ 4 мигтэй байл гоё хаа. Авчи дөө. Окей. За. За тэгээд ингчэн маань Хооч. хавж бэлдэж ирсэн баа. Бидний тий. За би энэ хавьд нь ч юм уу гаргачнаа. Энэ хавьд гоё зайтай байна тий. Миний Эсвэл персентаж. би жоох ийшээ олчих юм уу? Тэгээд нэг болонд нь гаргах уу? Oh shit. Эсвэл бид гурав жижигхэн болчих байсан болно. Oh my god. Тэ? Тэгээд- Стример шиг. Тий. Хоёлаа ойртчихоор энэ микрофон руу хамгийн морчхол уу гэж санаа зовоод байна. Өө! За би ингээд өөртөө жижигрүүлээд презентацийн томор хийчих. За. За эхнийхэн сэдв болохоор одоо ер нь би сүүлийн үед нэг подкастнда ер нь оруулах гад ховж ив хайсан байхгүй сүүлийн 7 хоног. Тэгсэн чинь дэлхийн ертөнц ер нь тэр чигтээ чимээг болцсон юм шиг ингээ нэг ховж ив олдохгүй байсан чинь нэг л хүн сенсацтай байла. За. Justin Bieber. Оо. Тэгээд тэр нь нөгөө нэг Instagram дээрээ нөгөө нэг юм жоо стон болцсон лайв маяг хийж мэгээл. Тэгээд нөгөө хүүхдийнхаа нүцгэн хуцгүй зургийг постлцсон. Хэдэн настай охин юм уу? Үгүй эрэгтэй өөр хүүхдээ. Нэлх хүүхдээ. Нэлх хүүхдээ Хэдэн сартай лээ. Пенис минсэн гарцсан уу? Үгүй хойноос. Бүхс нь гарцсан гэсэн юм шүү дээ. Тэгэл нэг тиймэрхүү юм болоод тэгэл одоо нөгөө Selena Gomez чинь дуу муу гаргаж маргаад байгаа юм шүү. Би бас нэг тэрийг анзаарав. Тэгсэн чинь гинт ингээл Hailey, Justin Bieber хоёр бас ингээл салж малах гэдсэн үү? харин тий салах гээд байгаа юм шиг үлээ. Оо тийм үү. Selena Gomez чинь сүү тавьсан шүү дээ. Эсвэл гэрэлцэн үү бүр? Mr. Rat Guy. Чи подкастын сонссон шүү дээ. Тийм. Тийм хөөрхөн л хэлээ тэр хоёр. Тэгэл тийм л юм боллоо. За. Би бас сонссон. Тэр нөгөө хинийхэн дуун дээр билээ дээ. Нэг тийм Selena Gomez-ийн шин дуун дээр яг хэнийг яатсан юм шиг дуулсан юм шиг байсан те. Hailey дуулсан юм шиг. Hailey дуулсан юм шиг. Тий. Тэгээ одоо бүр Justin Bieber, Selena биш Hailey, Selena. Тэгэл одоо энэ хоёрын beef гэх юм уу? Одоо It's never ending те. тий 2018 оноос шиг бодтоо. Нэг хүүхд төрөөд 7 нас хүрлээ. Сургуульд ороод хаяа. Тийм болтлоо ингээд нэг үргэлжлүүлэл яваал. Тэгэл бас Kanye West бас тэгэл чимээг байхгүй тэгэл бас л сенсацтай. Сенсори нэртэйгаа те. Тэр хоёр чинь бас салах гэдэг юм байна. Тийм үү нөгөө Kim Kardashian-ы копи юу? Тийм. Тэгээ тэр нөгөө нэг TikTok үзчихсэн ингээд сенсори химэлээ. Bianca сенсори. Тэр чинь хуцаа багилж яах гэсэн юм ингээд. Нэг баахан юм юу Бандажнууд тийм ингээ хоос нэг юм меш юмнууд ингээ шилэн өнгөгүй шилнэр гоо шиг хувцснууд баглаад. Тийм. Bianca Sensori чинь тэгтээ архитектор юм биш үү? Харин тийм. Тэгээд Австралийн Амарлаг сургуулийг архитектороор төгсч мөссөн лаг дизайнер хүүхэн юм биш үү гэн тий. тэдний ажилтдаг байсан юм. Ажилтдаг байсан тий. Тэгээ гэр бүлийн ч гэсэн ер нь айгүй гайгүй сайн боловсралтай айл юу. Тэднийд ажилтдаг байсан гэж хинээд. Нөө нэг Kanye-гийн Jesus. Аа тийм. Тэгээд тэргүүрээ ер нь л Kanye танилцаад ер нь салцсан юм уу да. Тэгээд Kimi чийтэлсэн гэл. Яриануд байдгүй Яриануд тийм. байдаг шүү. Тэгээд тэр хоёр яаж яхад мангар адилхан. Амар адилхан тий. Эсвэл адилхан байгаагүйг ин Kanye ингээд адилхан болгоцсон ч юм шиг.
тэр нөгөө өмнөх ийм коллеж эдрийн зургийг харахаар яалч байдаг. Тэгээ адилхан юм л. Тийм. Kanye has a type. Зя. За дараагийнх нь болохоор нөгөө Ghibli студио. Яа та ирдэгтээ AI хэрэгжилж гэнэ хэр хэрэгжилж байна? Every day. Би ч гэсэн. Терапист маягаар л хэрэгэлдэг. Би ажлын шугамар хэрэгэлдэг. AI миний өмнөөс одоо диплом авах. Миний дипломыг авах. Яна. Тэр нэг юм нөгөө you should take care of yourself because your future doctors are тэ нөгөө нэг ChatGPT ашиглаад тэгээ сургуулаа төгсөж байгаа шүү гэж. Yeah. Тийм болохоор бид нар өөрсдөө маш сайн эмчлэх ёстой. Oh wow, new phone. Nice. New phone юм уу? New case юм уу? New phone шүү. Ийм утгатай байгаа. Ийм яганыг харъя. Тий хашуу дондор нь тэгээ ороод ирдэг те. Харин тий. Ийм ягаан байд юм уу? Тийм байд шүү. Гарсан шүү харин сүүл. Тийм байна те. 16 юм уу? Нүд нэг инээд. Wow. Юу амар хөөрхөн. So pink. Спонсор бас. Хин Apple уу? Амар жинхэнэ яган байгаа. Амар гоё яган байна. Энд яа. Вау. Вау. Яг зөгч ин те. Яг зөгч. Яг л Nice. Минийх чаа. Чиний цагаан билүү? Цагаан. Минийх чинь цагаан. Cute. That's just a cute one. нөгөө өмнөх яа энэ өдрөө марч. Нөгөө өмнөх iPhone-ууд чинь нэг юм хоёрын оронд ягаан байдаг гэсэн шүү дээ. Beige юм шиг нэг тийм. Тэгээ энэ ягаан яг жинхэнэ хориг ягаан санагдаад. Тэгээ авсан гэж авч өгсөн юм уу? Ээж авч өгсөн. Баярлалаа. За back to Ghibli. Тийм. Яг тийм нэг юм асуух үед бол асуучаал байгаа л та. Тэр нөгөө нэг интернет дээр нь орсон уу? Орсон. Би бимшиж байна бас. Би яаж хийхээ мэдэхгүй байсан. Би нөгөө нэг шууд асуух хэрэгтэй байсан юм уу те? Би ингээд өөрхөн зураг явуулж мэдэхгүй тэгэл за гэд нэг орхисон ш нэг тийм яагүй ш. Тэгээд одоо би бол AI гарснаас хойш ер нь iPad-н дээр зурхаа бэлдсэн шүү дээ. Нэг шаардлагагүй хэрэггүй санагдаад. Одоо энийг зурсан ч яалаа, байсан ч яалаа, угаасаа үнэлэгдэхгүй юм шиг санагдаад. Тэгээд л ер нь нэг дижитал арт дээр iPad-н дээр зурхаа бэлдсэн. Бараг сүүлийн 1-2 жил зураг юм уу? Тэгвэл бас айгүй онцгой нөлөөлж дээ тий. Чамайг нөгөө юм зурмааргүй болгож ийн гэдэг чинь амар муухайгаар нөлөөлж байгаа юм байна. Зурсан зураг айгүй үн цэнэгүй болцсон юм шиг надад санагдаад байгаа юм. Энэ нөгөө ChatGPT-ийн Pro хувилбар дээр юм бэлээ. Мөнгө төлдөг сар болгон. Чи үнгүүг нь хэрэгэлдэг үү? Тийм. Тэгэхээр мөнгө энэ зургийг гаргаж байгаа хүмүүс бол бүгд monthly мөнгө төлдөг хүмүүс байх магадaltaй. Би бас мөнгөний өгдөг. Гэтэ гайгүй байдаг гэсэн нэдэд $10 лөө. Одоо би мөнгөний төлж ийж докторийн диплом аавна. Тэгээ энэ чинь юу гэдэг лээ? Өнөөдөр нэг залуугийн юг харсан. Нөө пост харсан юм аа. Тэр залуу болохоор ингээ нөө Ghibli яагаад за Хаяо Миязакийн бүтээлийг математик ашиглаад дуурайж чадаж байна гэдэг чинь хөгжлийн бүр өсрөнгүй гоё үе шат. Бид ч гэсэн эхлээд мимик хийхээс л эхэлж суралцдаг хөгждөг шít. Ийм гоё дэвшил болж байхад буруугаар ашигласан хүмүүсийг биш, хиймэл оюуныг нь буруутгаад байгааг гахаад байх юм. Тэ нөгөө л аргумент шүү дээ. Нөгөө архины буруу юу? Арх ууж байгаа, архийг абьюз хийж байгаа хүний буруу юу? Гэтэ арх контролгүй байж бас болохгүй шүү дээ, тий. Архийг 21 нас хүрчээж уудаг гэдэг ийм хамгаалалт өгж байгаа шүү дээ. Тэрэн шиг ямар нэгэн байдлаар хязгаарлалт байх ёстой л ахал та. Контрол одоо оюуны өмчтэй бүтээгдэхүүнийг хуулахгүй байх гэдэг ч юм уу. Тиймэрхүү зохицуулалт нь бол байх ёстой л ах. Тэ Хаяо Миязаки энэ дээр юм хэлсэн юм уу? Хаяо үгүй шүү дээ. Би сая хоосон гэж бодсон шүү дээ.
Тийм шүү дээ. Тэр жил Оскар авсан шүү дээ. Тийм. Үүнээс урагнаас яг ингэж л Тэг яг ингэж байж байгаа зураг дээр шиг. ингэж сууж байгаа тийм. 4 секундын бичлэгийг хэдэн Тийм 4 жил хийсэн. 4 жил хийсэн. Яа, тэр хийсэн хүмүүс бол үнэхээр би л ойлгох байсан. Яа. Нэрээ бүр тоглоомчгүй. Миязаки чинь 16 байна уу? 6 оны ярилцлаган дээр AI бодол ингээ хүн төрлөختний дайсан майсан гэсэн утгатай. Энэ бол ингээд амьдралыг сорж байгаа урлагаас мүлгээс гэсэн нэг утгатай юм бол ярьж исэн юм байлээ. Гэтэ яг энэ тренд дээр бол Миязаки ч юм хэлээгүй, Ghibli ч ямар нэгэн statement бол гаргаагүй юм билээ л дээ. Тэгэхээр мэдээж өөрсдөд нь бол гоё yes гэж байгаа хүн бол байхгүй л байна тий. Тэгээд нөгөө нэг би сүлд нэг хүний сториноос харлуу пост байлуу шүлэг бичүүлсэн байсан байхгүй AI-аар. Яг нөгөө нэг лав сүрэн шиг шүлэг бичиж байгаа. Бүр монголоор уу? Тэгсэн чинь бүр яг жинхэнэ шүлэг гарч ирж байсан. Бүр яг ингээ уншаад үзсэн яг жинхэнэ шүлэг. Тэг бүр лав сүрэнгийн уур амьсгал байна уу? Нөгөө нэг панк нэг юм шүлэг бичдэг нэг хаваад тийм шүү дээ. Нисансын тэр ахын ингээ стилээр бичсэн. Яг тэр тийм галсан сүх. Яг тэр стилээр нь яг ингээ бичигдэж гарч байгаа. Тэгэхээр хангалттай дата интернетэд байна л гэсэн үг л дээ тий. Гэтэ энэ нөгөө копирайт дээр бас би ингэж одоо чи жишээ нь чиний зураг чам шиг зурах бол боломжгүй шүү дээ тий. Чиний стайл өөрөө ийм publicly дэлхийд даяар хараад танигдах хэмжээний стайл болтлоо бас нэлийн удаа шүү дээ тий. Тэгээ Ghibli гэд бичээд prompt өгөөд яг нэг дүрстэй юм зураг гарч чадчихна гэдэг чинь Ghibli өөрөө хангалттай байр сууриа олцсон ийм брэнд гэдэг нь яг харагдчихлаа юм л та. Тэгэхээр хулгай хийсэн гэхээс илүү Ghibli-г бас ингэж тэгээ ямар амар хүн болгон мэддэг стайл вэ гэдгийг бас амар харуулж байгаа юм шиг бас санагдсан. Тэрнээс Сэндэр шиг зур, Номи шиг зур гэвэл одоо олж чадахгүй шүү дээ. Тэгэхээр яг шууд жижиг артистаас хулгай хийх бол боломжгүй. Пикассо шиг зур гэвэл хүн хараад Пикассо байна гэж мэдэх учраас яг хулгай юу үгүй юу гэдэг дээр би бас бодоол байгаа. Гэтэ хамгийн тэнэг юм нь яг нөгөө бид нар хувьдаа хэрэглээд өөрсдийнхөө нэг портретик ч юм уу муурныхаа зургийг Ghibli стайл болгож ашиглах энэ том компаниуд маркетингийнхаа юмд ашиглах хоёр ч шал ондоо ашиглаад эхэлсэн байлээ. Ер нь бол AI-г маркетинг. Тэр бол амар тэнэг байгаа. Тэр компаниуд бол нэрээ бас ичих хэрэгтэй. Яг нь бид манмит бол яах вэ? Тий, тэр хаа холддیں۔ Тий, Instagram-даа л хийнэ үз. Юу, ашиг болоогүй. Тий. Тийм шүү. Тийм шүү. Тэгэхээр бас зохицуулалт гэдэг нь яг энэ дээр л явагдах байх. Ямар хин хэрэгжилж гин, хувьдаа хэрэгжилж гин үү? Тэр нөгөө инвато эднэрийн юунууд байдаг штеп. Одоо сток зургнууд. Тэр стокийг худалдаж авахдаа энийг би цааш борлуулна гэдэг сонголт нь арай үнэтэй. Эсвэл зөвхөн өөрийнхөө хувийн юмд ашиглана гэдэг нэг хямдхан байгаад идэг шин. Яг тэр зохицуулалт maybe байх хэрэгтэй байх гэдэг ч юм уу санагдсан. Гэтэ одоо бид нар энэс болтож чадахгүй л боллоо л доо. Амар сайн билий. Бүр амар сайн билий. Юу. За, тэр нэг гар марн ч гэсэн яг ингээд хурууныхон тоон ингээд яг зүв байгаад байгаа байхгүй юу? Юуны? Одоо энэ нүгэр хийлгэж байгаа ингээд зургнуудын тэгвэл би бас ингээд гайхаад одоо бүр саяхан л ингээд хуруу гаргаж чадахгүйсэн. Хуруу муурыг сонин ингээд нэг blurry нэг сонин бас одоо тэр гоё болсон юм. Тийм одоо энийг харахад ингээд яг л хүн зурсан юм шиг гэж бас тэ тоонууд нь хурууныхон тоонууд нь зөв. Шүд мөд нь асуудал болцсон байлээ. Ингээд шүд хуруу хоёрны тоог ерөөсөө зөв гаргаж чаддгүй. Тэгээд бичиг гаргаж чаддгүйсэн шүү дээ, тий. Бичиг нэг сонин ингээд нэг юм болчтой. Тэгсэн чи одоо бичиг хүртэл нилээ чаддаг болсон байлээ. Уншаад ойлгоод тэр бичгийг нь бичгээр нь гаргаад ирдэг. Тэгээд одоо нөгөө нэг Монголын сагсан бөмбөгийн лигийн ингээд постерууд бас AI хэрэгэлдүүлсэн мэл. Харин тэгээд тэдрийг гэхдээ баг график дизайнерууд нь хэрэглэж байгаа. Тийм л. Тэр график дизайнер болох уу яах вэ? Харин яах вэ? Тийм байх тий. Гэтэ хүний оролцоо мэдээж хизээд л байх л баг л та. Тэгээд промпт бичиж сууж явах хэрэгтэй өстэй. Та AI-аас нөгөө би эд зүйлсэн бол юу яах байсан бэ гэж асуусан уу? Асуугаа өрчиж тэгсэн байсан тий. Би даашаал үлүүнийг асуусан байсан шүү дээ. Даашаал үлүүг юу гэсэн бэлээ? Модтай холбоотой нэг юм бичсэн байсан гэсэн. Би өөрийгөө асуусан чинь
сайн чанартай лаама. Тэгснэ нөгөө нэг юу арсан хавцтай дэвтэр гэж амарлаг бичсэн байсан. Чам тэгээ тэр хэр ойртолсон юмсан. Гой санагцсан. Яг тэр нь миний зүгээс л бичсэн юмнуудыг яаж тэгж яаж байгаа л да. Тийм. Тэг надад амар үнэн санагцсан. Fuck гэж утсан. Тэгэхээр ChatGPT амар чамайг сайн амар мэддэг болсон биз дээ. They know I'm a sensitive, anxious person. Чи ChatGPT хий гэж бодд юм уу? Үгүй би дээ гэж хэлсэн шүү дээ. Дээ гэж бодож байна. Эт биш. Би нөгөө нэг юу зодиак нөгөө астрологи birth chart уншиж чадахгүй болохоор тэрний тухай асуусан. Яг ингээд энэ нээлээд юу болж юм бэ? Moon sign rising гэдэг. Тэгэхээр нэг асуусан. Өөр чин би бас нэг юм тест бүгэлж үзсэн шүү дээ. Enneagram гэдэг. За. Enneagram. За. Enneagram. Тэгээд энэ нь болохоор яг 9 төрлийн хүн байдаг гэж байгаа байхгүй 9 type. Тэгээд тэр 9 type. Тэгээд бүх тестээ бүглөөд 1 2 3 4 5 6 7 8 9 гэдэг тийм дугаарууд ял нэг нь болдог. Тэгээд тэрнийхээ тухай бас мэдэж авсан. Тэгээд тэрнийхээ тухай бас ChatGPT-гээс асууж үзсэн чинь бас л зөв хэлж илээ. Сонирхолтой. Би бол ChatGPT тэгээд AI тэгээд ер нь бид нарыг ирээдүйд яах бол боолчлох болов уу? Терминатор. Ямар нэг юм болох болов уу? Юу гэж бодож байна? ChatGPT чинь одоо public болоод юу яаж байгаа 2 жил болж байна уу? 2 жилийн. За жил боллоо гэж бодоход ийм амар хурдан супер болоод тэг хүн болгон хэрэгэлдэг болчихоор одоо яна юу болохыг би үнэхээр төсөөлж чадахгүй нэ. Бүр яг өдөр тутмын амьдрал болох байхаа. Бүр байнгын. Тийм. Тэгэл гэхдээ нэг гэрт нэг робот байж идэг. Тэгэл гэрээ ажил хийж мэгэл. Тэгдэг бол гоё л юм. Нэрээ Бас тийм дээ. Тэгэл би тийм гоё ингээл дуртай юм хийж мэгэл. Тэгэл манай робот гэрээ ажил хийх. Нэг өдөр гинт миний өдөөс хутга барьсан зогсож байна. Тэгэхгүй л бол тэгэл би тэгтээ аятаа харьцах уу. Гэхдээ тийм нөгөө нэг бас нөгөө янз бүрийн тоглоом зэдэж штэ. Видео тоглоомнууд ямар тоглоом лээ. Гремиксийн тоглолт байсан. Тэрэн дээр бүр яг буй хөгжөөд тэг гэрт нь яг ингээд нэг юм яг хүн дүрстэй ингээд байж идэг тийм роботууд бэлэн болцсон гарцсан. Тэгээд тэд нартайгаа ер нь муухай харьцаж марцаал ингэсэн чинь бас ингээд дайрч мардаг болж малаа бүр нэг тийм. Тэр ямар нэртэй тоглоом блэ? Амар гоё тоглоом аа. Кино санаанд орж ирж байна. iRobot чинь тиймэрхүү илүү Will Smith-ийн тийм. Нэг робот нь яг жинхэнэ оюунханд болчдөг. Тэг conscious болчдөг тий. Тэгээ бос яг тэр Grimix-ийн дээр тоглолт тоглоом дээр робот нь өөрөө ингээд conscious болоод ингээд эхэлдэг тийм. Нэрний үйлээ манайхаа доор бичээрээ. Тэгээрээ би бас PewDiePie ч гэсэн бас тоглолт юм. Тийм алдартай тоглоом шиг байна. Алдартай тоглоом байхгүй юу? Story амар гоё. Одко мэдх юм болов. Эхнээс нь ярих хин залгаа за. Би тэр iRobot чинь юм бүр 50-50-аад оны юу юм бэлээ штэ. Ном байд юм бэлээ. Isaac Asimov гээд Isaac ч юм уу? Isaac Asimov. Тэгээд энэ яг одоо яг artificial intelligence буюу одоо бидний AI-ыг анх төсөөлж исэн хүмүүсүүдийн нэг юм байлээ л те. Одоо яг Terminator шиг төсөөлж исэн. Тэгээ нэг юм богино series үүд юм байлээ. Та YouTube дээр үнгүү байж дээ. Хүн ингээд тэр AI-д даалгавар өгөн заяа. За хүнийг ямар ч байсан хамгийн ихний даалгавар чинь ямар ч тохиолдолд хүнийг safe байлгах хэрэгтэй. Хүнийг hurt хийж болохгүй. Тэгээ хүн аюулд орох юм бол тэр хүнийг аврах хэрэгтэй гэдэг командтай. Эхний команд нь. Тэгээд тэр кинон жижигхэн богинохон кинон дээр туршилт хийдэг. Ямар үед энэ робот AI энэ хуулийг зөрчих вэ гэд бүх янзаар ингэж туршиж үздэг. Хүмүүсийг ингээ янз бүрийн тэгээ нөгөө ийм зураг байдаг штэ. Олон богооны нэг аюу олон хүн дайруулах, нэг хүн дайруулах юм сонголт байгаад байдаг штэ. Тэрэн шиг ингээд янз бүрийн ситүэйшнд оруулаад тэр робот хизээ эвдэрхийг хардаг, хизээ хүнийг аюулд оруулахыг хардаг. Гэтэ би яг төгсгөлийн мартчихэд YouTube дээр байдгийн Isaac Asimov робот гэ хайвал гараад ирж магадгүй. 60-аад оны л ах юм бэлээ. Би бас
юунаас ChatGPT-гээс юу гэж асуусан шүү дээ. Are we in a simulation гэж асуусан. Юу ч. Тэгсэн чинь Тийм ээ. We're almost certainly living in one гэсэн заа. If they do, they choose not to run simulations of their ancestors. Civilizations never reach a level of technology capable of running such simulations. Тэгээд өнөөдөр бас нэг but the truth нь болохоор we don't know. There's no conclusive evidence either way. Тэгээд ер нь бол тийм философи шинжлэх ухаан тэгээд spirituality нарыг холсон л юм болчиход байгаа юм л та. Тэгснэ би өнөр нөгөө нэг хиний подкастыг сонссон хгүй юу? Нөгөө нэг Майам энэ хинийг санаж нэ доктор Майам Блейк гэдэг нөгөө хин Big Bang Theory. Оо тийм. Энэ бүр амар лаг 1 сая 60000 subscribersтэй заяа. Тэгснэ энэ new quantum science how to break all patterns and get limited potential гэдэг. Энэ дээр амар гоё юу ярьсан байсан юм аа. Манай universe ер нь simulation уу гэд. Тэгсэн чинь ер нь тийм ээ л гэж доктор Чопра бол энэтэй хүн бол тэг яагаад вэ гэсэн чинь бид нар бүгдээрээ энэ атом молекулаас бүтдэг. Тэгээд одоо Einstein хүртэл ингээд нэг dark matter, dark energy гэдэг амар олон юм ингээд яадаг гэсэн. Тэд нар нь болохоор атом молекулаас бүтдэггүй арай өөр юмнаас бүтсэн байгаа байхгүй. Тэгэл тийм том power бас байгаа. Тийм болохоор ер нь бол simulation байх магадaltaй гэсэн. Та гэхдээ simulation амьдардаг мэдвэл хамгийн түрүүнд юу хийх вэ? Тэр нөгөө red pill, blue pill үү? Тэр нөгөө matrix дээр нэг дүр нь яг жинхэнэ амьдрал амар мяа ахаар нь буцъя гэдэг штэ матристэй дийл хийгээд дийлгдээд стейк идэж мэдээлөө. Клабла борж болно. Мэдж байгаа ч гэсэн худлаа ч гэсэн гоё амьдралд амьдрийгээд би бараг тэрийг сонгох юм санагдаад идэг. Гэхдээ тэгээд худлаа яах нь ямар хамаатай би experience хийж байгаа нь надад үнэн бол тэгээд л үний биш үл гэж бодсон л доо. Гэтэ мэдгүй бас. Бай. Би юу энэчнээс явах хаа. Үнэнлөө нь явах. Үнэнлөө нь явъя. Red pill авах юм байна тий. Red pill явъя гэж бодож байна. Би бас үнэнлөө нь явнаа. Тийм үү. Та нар ямар гоё idealistic хүмүүс вэ? Би залхуураа зовхоос залхуу өрөөд байна. Гэхдээ үнэнлөө нь яваад үнэн амар гоё байл яах вэ? Бас тийм тий. Тийм үнэн нь муухай байсан ч гэсэн ядаж нэг юм ингээд мэдээд яг ингээд бодит байдлыг ингээд харна гэдэг чинь бас нэг тийм муухай байсан ч гэсэн миний сонголт юм чинь. Гэтэ гоё байсан бол ийм хогийн симуляц хийхгүй баха. Иннээс мяа болоод л ийм симуляшн хийж байгаа л үү дээ. Та Sims тоглохдоо ер нь бол тоглож исэн бол нэг тиймэрхүү тоглоом тоглохдоо өөрийнхөө байга бодит байдлаас арай гоё байсан барьж арай гоё гэдэг. Тэгдэг би бас сайжруулдаг байсан. Миний Sims бол бид орд харш бариад. Эсвэл зовоодаг байсан, тамалдаг байсан. Би болохоор ингээд айгуу маш ингээд ийм 4 журмын дагуу явдаг байсан шүү дээ. Бүр ингээд cheat code мод ашиглахгүй байх гэж амар хичээж мичээгэлтэй өөрийн хүч чадлаар ингээл дивам авч маваа за бүр ёо ингээл амьдралаа баг багаар босгож мосгоодж байгаа шиг тий баг амьдрах хугацаа нугаас нөгөө нэг 3 хоног 30 хоног эсвэл 60 90 хоног гэдэг чинь би баг хамгийн уртыг нь сонгосноо тэрэн дотроо ингээл хичээгээл амьдрал баг хүүхд хоёр хүүхд болж байгаа. Хүүхдтэй болохгүй баг ингээл амар хичээж мичээгээл хэвээр яг тэгснийхаа дараа хүүхдтэй олно. Тийш толж болдог гэсэн шүү дээ. Амар realistically амар тоглох хичээдэг байсан л та. Гэхдээ эцэст нь give up хийж ал fuck motherload гэдэг хийгээл те. Cheat code хийгээл за би юунд хочсон маягтай ингэж тоглож моглоо л те. Тэгд бас чи яах юм? Чи яадаг байсан? Чи Sims тоглож байсан? Sims тоглож юу? Оо. Гэтэ Sims шиг амар лаг тоглоом гарсан байна. Тэр отгоны нугаа хоёлаа ярьлуу. Отготой ярьлуу. Тийм. Юу лээ? Тэр дугаар тэр. Юу лээ тэр чинь? Enjoy. Тэр солонгос. Тийм юм дээр байгаа мó. Энэ балаа амар realistic Sims. Хүй номи чи татаатахта би тоглоё. Ийм realistic хаа. Чи өөрхөн гэрийн компьютер татаад. Чи тэгээ манай дээр тоглох юм уу?
Ийм реалистик хардгтай жоохон уйдгартай юм шиг. Ийм яг Sims байгааз. Гэхдээ илүү сайн зургалтай маш. Гэтэ YouTube-ээр баг ийм тоглоомны юунууд үзээд хангачд юм дөө. Одоо тийм болцсон байлээ. Хүмүүсийн тоглож байгааг харж байгаа л за. Гэл өөрөө тоглосон юм шиг болол. Би одоо тоглоом тоглол ерөөсөө юм гэрмэр тогтчулдаг тоглоом ерөөсөө тогломоор байна. Дандаа тоглож байна. Чичээсэл тоглох. Окей би нөө жоо буудалцаж модалцдаг ч юм уу. Тэгээ ингээд дуустдаг тоглоом гэх юм уу. Үр дүнтэй. Одоо storyтэй. тий нөө CS:GO өдр чинь ингээл тоглоол үгээл ингээл хожигдол. Тэр чинь жоохон нэг шалтгаангүй тоглоод байвал надад нэг сонир. Тийм. Тэгснээр бол тэргээ сторийн яваад дуусаад ингээд Яа. тэр гоё. Нэг 8 цагийн 10 цагийн Тий. юутэй те нөгөө тоглох цагтай тоглоомнууд байдаг шүү дээ. Тийм. Ерөнхийдөө дунджаар 10 Тэр цаг тоглоод хамгийн- дуусдаг. Тийм хамгийн бест тоглоом бол Lego. Оо тийм үү? Мэдгүй би л жоохон бахтаад Lego-гийн Яг жинхэнэ Lego ярьж байна уу? Үгүй. Аа. нөгөө Lego-гийн нөгөө нэг Batman нэтрэх байдаг шүү дээ. За тийм Тэрийг- Google ингэ байдаг уу? Тийм тэрний тоглоомнууд нэг яг Harry Potter гэдэг те. Тэрийг нөгөө нэг Xbox дээр тоглодог байсан. Тэгээ нэг өдрийн дотор бүр ингэ донцсон юм шиг тоглоод тэгээд дуусгацсан. Тэгээ өдөрт баг нэг юм юу тоглож болдог. Хоёр өдөрт нэг юм. Зүг. Тийм тоглоомнууд л гоё байдаг. Би Valorant л тоглож байгаа. Би дуустгүй тоглоом дуртай юм байна л да. Гэтэ миний яг өдөртөө нэг 3 тоглоод тэгэл ханчдээ шүү дээ. Гэтэ одоо гоё Xbox билүү? Биш. PlayStation 5-тай болох. Зөвлөгтэй юу? Тэг гайгүй юм бэл. Одоогийн миний амьдралын төвшин яг аффорд хийхээр байгаа да. Би бас яг өөрөөрөө бахархаж байна. Энэ олон жилийн дараа. Баяр үргээ. PlayStation ч гоё. Console тоглоом гэхдээ арай нэг би сүүл найзтайгаа PC орж үзлээ. За. Дараа. За. Тэгсэн чинь надад нэг юм уйтгартай байсан. Чи гоё хүмүүстэй тоглоог юм биш. Юу тоглосон? Үгүй CS гоо тоглол баахан бодбоодаал ингээл буудаал тэгж гарч ирэл буудаал. Тийм үү. Амар гоё дээ шүү дээ. Ямар сайн. Ямар сони надаа ерөөсөө гоё биш. Ямар сайн хүн алах гоё байдаг юм уу? Үгүй нэг тийм ингээл ботож амьлаа тэгэл буудаал тэгэл манай нэс тийм бүр амар орцсон тоглол би бүр ингээд гарах болж байна. Яг тэгвэл яг таалагддаггүй гэж байдаг юм байна л да. Тийм. Тэгээд тэр баахан компьютерийн чинь баахан олон товчлуур. Үгүй энэ гурвыг л ашиглая шүү. Харин тэгээд ингээд би ингээд товчлуур ингээд харж байгаад тэгээд ингээд тоглоод тэнгууд ингээд бодолч чаддаг. Товчлуур ингээд алин дээр ингээд Чадахгүй байгаа болохоор гоё биш байл та. тийм чадахгүй болохоор тэгж байгаа. Тэгээд консол тоглоом чинь айгүй амархан шүү дээ. Тийм үү. Надад консол амар хэцүү байдаг шүү дээ. Мм. За. Гэтэ ялчгүй л өөр л юм байна л да. Би чинь угаасаа PC ддэг байсан болохоор. Би жоохон бахта 5-тай нэг аавтай хамт нэг PC дор 5 6-тай хэлсэн юм уу? 5 6-тай хата нэг аавтай хамт нэг PC ороод тэрнээс хойш баг PC ороогүй. Тэгээ сая л орсон. Өнгөрсөн 7 хоног. Гоё тгшүү би одоо орой болгон тоглолдог. Нэг 5 алчаад унтахгүй бол Тэрээс тайлж гарсан гэдэг. тэгдэг. Сэн өөр төрөл. Манай хүн бас л стрессээ тайлдаг юм байна л та. За дараагийнхаас дөрөв. За тгийг Mac-ын унтарлаа. Оо Beatles. Beatles-ийн кино гарч байгаа. Biography кино. Тэгэнгүүт хин тоглож байгаа гэж Paul McCartney болохоор нөгөө нэг Оо ямар хөөрхий юм. Paul Mescal илүү. Тэ. Тэр тоглож Нөгөө байгаа. юуны Gladiator-ын. Тэгээ George болохоор биш. Нөгөө Ringo биш штэ. Чи хэн бэлээ? Энэ Ringo. Энэ Paul McCartney. Оо John Lennon. Хамгийн сүүлийнх нь хинийч мэд. George Harrison. George Harrison энэ нэрийн итгэхгүй гэхгүй. Тийм байна. Тэгээд энэ John Lennon болохоор нөгөө Baby Girl Baby Girl-ийн залуу байна. Тэгээд Barry. Ringo Starr яг гоё тохирсон байна. Би бол Beatles-ийг л уншиж байна. Тэгээ би сая ялахгүй байгаа. Миний хувьд бол best cast бол энэ л юм. Яа яаж ийм Идэх жаалах уу? Энэ хавайс. Яа хойч чад. Чахад хин байх юм аа нөгөө. Pink Bang хин бэлээ. яг тийнтэй. Үнэхээр яг
Өчигдөр яг хайж байхдаа нэрийг нь хин гэж хитчихэд хайжлаа. Яг л Жүү Big Bang-ийн жүү. тэгээд надад ерөөсө Barry-гийн царай нэгсэн таалагдгүй. Тэгээд бас энэ нөгөө нэг Stranger Things тоглодог жүжигчний. Энэ хоёр надад ерөөс нэгсэн жүжиглэж байгаа юм уу? Царай ч юм уу? энэ чинь Оо Тийм. тийштэй нөгөө rock guy үстэй. Тийм. Crazy Wake Up. Энэ хин дээр John Lennon дээр тоглодог залуу бол Baby Girl дээр амар гоё байсан. Би бол надад амар таалагдсан. Baby Girl-ийн гол дүр юм уу? Yeah. Ямар өөр харагдав. Энэ дээр анжаах өөр гарчиж. Энэ зурган дээр угаасаа дөрүүлээ царамтаа гарсан лээ. Чи албаар царай муутай гарсан зургнуудыг сонгож тавьсан юм уу? Бүгд хамт авахлсан. Оо. Тэгээ Paul Mescal бол яах вэ? Normal People та хоёр үзчихсэн үү? Үгүй. Зээгүү. Тэр гоё. Гоё штэ. Харин гоё гисэн. Би бүр нэг суугаал нэг мэдсэн ч үзэж тассан. Тийм зөвхөн гэдэг юм уу? Тий. Аюу зүг. Би татаад авчихдаг л. Тэгээ. Би одоо олон сизон тийм үзэж чадгаа хийсэн бэлээ. Тийм. Тэр чинь 4 ангитай лөө. Оо би limited series л үзэх дуртай одоо. Аюу зүг ангитай. Аа. Битээ дуусаасаа гэж бодоод үзээдсэн чи дууссан шүү. Окей, nice. Сүүл нөгөө Gladiator дээр тоглоод нилээ одоолаад ах шиг байсан шүү. Тийм. Тэгээд надад ингээд энэ ингээд biography кинонд ингээд баахан тренд болж байгаа хүмүүсийг тоглолцсон юм шиг. Тийм байна. Тэгээд Энэ яг ийм Сайн уу? стилийн эрэгтэй хүмүүс модонд орчиж тийм нэг юм. Тэгэж ямар гэж хэлэх вэ? царайлаг биш үү? Тийм царайлаг биш. Тийм. Одоо Brad Pitt биш. Paul биш ээ нөгөө нэг бас нөгөө нэг Gladiator дээр тоглолдог латинод чинь юм лээ. Нөгөө нэг яан дээр тоглолдог. Миний краш ах уу? Тийм. Pedro Pedro Pascal. Тэрэн шиг нэг юм ugly hot. Тийм ugly hot. Шрек юм ааш. Чи Shrek-ийг ugly hot гэж бодд юм уу? Yeah, it's kind of hot. Shrek-ийн трейлерыг үзсэн үү ёо? Шин үү? Тийм. Oh my god. Шинээр гарч байгаа юм уу? Тийм штэ. Fuck. За. Амар disappointed болно ёо. Би бүр Shrek-д яаж чад амар дуртай. Амар гоё тий. Амар Амар funny тий. Тийм амар фаны. Том болоод үзсэн чи бүр улам фаны санагдсан. Тэр тэгээ Shrek-ийг хідэн настай хүн зориулсан кино байсан юм болоо. Одоо бодохоор амар сонир санагдаад байна. Том нэг юм шиг. Баарны техник хөхтний эргэжтэй ч эмгтэй ч байж дэртэй жоох бахта үзээд нэг юм бодоогүйсэн л та. Том болоод бас what. Тэг айгүй их тийм том хүний жооктэй байсан юм санагдаад. Гэтэ жоох хөвгтэй болохгүй. Тийм гэхдээ те. Тэг ялангуяа монголоор үзэж байгаа жоох хөвгтэй бүр ойлгохгүй. Гэхдээ тэгэл луу Donkey 2 сексигээ хүүхд гарсан байна гэж бодохоор тэр бүр. Би бол тэрийг жоохон батаас гайхдаг байсан. Яг яа юу яасан гэсэн үг. Окей. Тэр нөгөө лууг чинь бас нөгөө нэг юм unicorn байгаад харагдаад тийм болсон гэх нэг тийм теори байт юм лээ. Unicorn байж байгаа. Тийм unicorn харагдаад тэгээд луу болсон. Тийм бас Гэтэ тэр яг ямар хамаатай юм. Хайгүй юу. Тэгээ хоёулаа mystical юм тийм шүү дээ. Гэж байгаа юм уу те. За би ихтэй үзэх юм шиг байна. Надад энэ дөрөв жүжигчин дөрүлээ ер нь. Би алгаал үзнэ. би бол Paul Mescal-ыг тоглож байгаа болохоор үзнэ. Би хин тоглолт биш хамаагүй. Би Beatles дуртай үзнэ. Окей, nice. Энд ихтэй айгүй нийттэй байлаа. Яа, наач амар фаниса. Ойртож хараад айгүй амар нийттэй байлаа. Тэгээд сая энэ дөрөв ялахгүй байхгүй юу? За баярлалаа. Баярлалаа. Гой мэдэн бэлтлээ. Fleabag би ихний сизнийг үзэж дуусгасан. Fleabag үзээгүйсэн юм. Үзээгүйсэн. Эхний сизон л үзсэн. Одоо дараагийн сизнээ би үзэх хэрэгтэй байна. Хоёрдугаар сизон нь амар гоё. Oh my god, тийм үү. За бэж гараа бити яраарай. Тэгснэ нөгөө нэг би нөгөө нэг юу үзсэн бас нөгөө нэг шээ юу. White Lotus ихний сизон үзсэн бас. Чи тэрийг дараад өгөөш гин ботсон чинь бичиж гин үү? Бичиж чинь яа. White Lotus ихний сизнийг үзсэн. White Lotus амар гоё гэсэн. Гэтэ би тэрийг бол үзег байгаа. Би бас үзээгүй. Би нөгөө уйлалдаг солонгос кино үзсэн. Танжино. Та үзээгүй юм уу? Одоо тэрийг ярих гэж. Та үзэх юм уу? Би эхний хоёр ангийн л үзсэн байгаа. За окей. За тэрийг ярьцгаая. Чи үзсэн юм уу? Би эхний ангийн үзсэн. Эхний ангийн үзсэн. Гэтэ эхний анги дээр нөх юм гарах байгаас. Тэгээд би
нөгөө нэг story хийсэн штэ. Тэр сторигоо хараагүй хүмүүс дахиад нэг яриад өгөөч. Тийм нөгөө нэг эрэгтэй хүмүүсийг хит нөгөө нэг юм амар романтик те өөрийнх нь төлөө бүхнийг хийж чадах тийм юм гэх тийм юм байдаг штэ. Тэрнийг би ийм юм байдгүй маа ингэдэг юм аа гэдэн бахан яатсан баггүй юу. Тэгээд тэгэж яаснаас болоод миний тэр сториныг үзсэн хүмүүсийн 72 хүн намайг unfollow хийсэн бас яг тэр өдөр заяа. Яг тэр сторинаас бол заяа 72 хүн. Яг ингэ би зүгээр инсайт харж байсан байхгүй гэсэн чи яг тэр өдөр March 12 билүү дээ. Яг харсан чи ингэ амар унтсан. Тэгээ яг харсан чинь би яг энэ өдөр юу хийсэн юм бол гэдэг стори харсан чинь яг тэр стори шеэр хийсэн байсан. Тэгээд тэрнээс болоод ер нь бол амар олон хүн бас орж ирээд. Нүггүй наадах чинь амар гоё мой наня гэж орж ирсэн. Тэгээд Facebook дээр бас айгүй олон постууд би харсан баггүй дараа. Өстой жинхэнэ хайрыг мэдэрбээр байвал энийг үз. Тэгээ хайр гэж яг юу вэ гэдгийг хармаар байвал энийг үз мүз гэдгийгсэн байсан. Тэгээд бас нэг охин бас нөгөө охинтой хамт үзүүл айгуу гоё гэдгийгсэн байхгүй юу? Охинд чинь хэрэгтэй баг тий юм яана гэж лоо гэдгийгсэн байсан. Тэгээд okay. I'll give it a try. Тэгээд би ихний 2 ангийн охинтойгоо үзсэн. Охин яаж үзэж байгаа? Англиар үзэж байгаа. Тэгээд яг надад тэр охин нь уйлаад байгаа нь амар хэцүү байсан. Ингээд арай л их уйлаад байгаа юм шиг санагдав. Гэхдээ тэр бичсэн шүлэг нь амар гоё байсан. Яг нэр тэр амар хөөрхөн шүлэг байсан. Тэрэн дээр бол яг яалтчгүй уйлмар санагдсан. Яг 17 дахь минут. Тийм. Тэгээд тэрэн дээр бол уйлмар санагдсан. Гэхдээ нэг амар уйлаагүй. Би яг тэрэн дээр уйлмар санагдсан. Яг юм нэг юм ойрхон байдаг штэ хамбар шашраад нэг уйлах гээд байгаа ч юм шиг бол. Яг тэгсэн тэгэл cheap санагдсан надаа. Би яг энийг өмнөх дугаар дээр ярьсан. Ээжийн тухай гарвал хин ч уйлна штэ. Ер нь бол чи амар эмзэг юм штэ. Тийм амар эмзэг. Тэг ингээд хамгийн basic төвшний ингээд уйлалт юм шиг санагдаад байдаг байхгүй. Ингээ Монгол кинон дээр ч гэсэн хүн уйлуулах гад ирэнгүүд аав нь юм уу ээж нь зовж байгааг харуулдаг тийм. Тэгэхээр ингээл мэдээж уйлна штэ гэж бодогдоод байдаг байхгүй. Яг гоо тэр ихтэй үнэхээр ихтэй хөөрхөн шүлэг байсан л та. Гэхдээ л эхний тэг би цаг харсан байхгүй юу. Тэгсэн чи 20 минут ч болоогүй байсан. Тэгэл ингээл битгүй явсан. Надаа амар би нэг л анги үзсэн болохоор бас яг honest review бол биш. Тэгтээ бас амар ядаргаатай хямдхан ингээд уйлуулах гээд байгаа юм шиг. Тэр чин тэр чигтээ уйлдаг гэвээс тээ. Харин тийм чи бүгдийг нь үзсэн юм уу? Би бүх ангийг нь үз. Би бүх сүүлийн ангийг нь үзээд хамар битүүрээ нэрээ. Тийм. Би чи бүтэн үзсэн юм уу? Бүтэн үзсэн. Би одоо бүр тэр сериал ингээд дахиад анги гарах юм уу ингээд яг нийтдээ хэдэн ангитай? Хийдэл 16. Oh my. 16 анги биш гайг штэ. Би нэг 6-7 анги болов гэж бодсон шүү дээ. Тэгээ би үзээд тэрийг төгсгөл хүртэл нь үзээд хамраа битүүртэл уйлаад. Тэгээд тэр яг хөө ингээд тус нь харахад бол тийм л аам л да. Тэгээд нийт нь ингээд тэр киног нийт нь ингээд харвал ер нь бол за яг хөө нэг байдаг нэг юм солонгос кинонаас нэг яриад дээр. Хараад ирв. Тийм. Надаа нэг солонгосуудын жүжиглж байгаа нэг л харин тийм биш байгаад байт юм а. Би яг тэрэнд нь болоод үздэг юм шиг үлээ. Ер нь солонгос киног. Би бас яг ингээ ярьж байгаа ч юм уу нэг юм хитрхи нэг юм жоох хөвчийг болж болохгүй бол нэг бол ингээл тэгээд байдаг болохоор би ер нь солонгос кино үзээгүй бараг 5 6 жил болж байгаа хгүй. Тэгээд тэрийг үзсэн. Тэгсэн чинь ер нь бол гайгүй санагдсан. Тийм, ер нь бол би үргэлжлүүлээд манай охин бүр хизээ Tangerine-саа үзэх юм. Амар юустай за. Тэгэхээр за өнөө арай үзнэ гэж хэлсэн байгаа шүү. Тэгээд өнөө арай нэг 2 анги үзнэ дээ. 2. Охины тэр шүлгэн дээр яаж реакцсан? Өөлөд ирсэн ш миний охин. Чи миний охин ер нь гэж жоохон дараагийн анги дэрэн ч гэсэн хүү юу үнсэж нэг юм болж малгонгот бас ингээл хөөрхөн үлж мөлөх гал хэлсэн бас. Тий. Тэгээд би бас окей гэж бодсон. Тэгээд бас залуунаас амар хөөрхөн байсан. Ер нь ингээд амар кэрлэл те ингээд байгаа нь бас айгу гоё санагдаад тэгээд миний охин бас ирээдүйд им хүнтэй л уулзаараа гэж би
захиж хэлэх гээд үзэж байгаа. Би тэгтээ тийм хүн бодит амьдрал дээр байгаа гэж бодгоо. Ер нь бол тэр кино үзсний дараа үзэж ингээд дуусгасны дараа үнэхээр яг ингээд яг гэр бүлтэй үнэнч тийм хүн бол байгаа л гэж боддог. Тэр бол нэг юм амар нэг үлгэрийн баатар шиг тийм амар төгс хүний бол нэг харуулаагүй санагцсан надаа. Окей. Good. Нэг ангиутсан, хоёр ангиутсан, бүтэн үзсэн хүний ингээ гурван сэтгэлдлийг та бүгд сонслоо. Би үзэх үгүйгээ өөртөө л Тийм. Би бол үзэн, би бол дуустал үзэн гэж бодож байна. Тийм. Тэгээд Гэхдээ хэдхэн хүн ярьж байгаа биш. Маш олон хүн үзээд би ихэнхдээ л дажгүй юмнаа сонссон. тийм би ч гэсэн бас айгүй дажгүй юм сонссахгүй. Тэгээд окей гэж шийдсэн. Яа, тэгэхээр ялчгүй бас нийтдээ бүтэн сторигоороо бас өөрөж магадгүй юм байна те. нэг юм хайлт хайлтны жоохон үлгэр шиг хэсэг байга юм л да. Гэтэ яг хөө ингээд тэр нөгөө тэр эрэгтэй персоналитиг нь харахад бол байж болохоор. Би тийм үнтэй сан. Тэгж бол бодож болохоор Залуучуудын стандартыг бас нийтээр нь өргөлөө те. Тийм. Би бас өргөж байгаа гэж найдаж байна. Өргөөсөө. Биш залуучуудын стандарт биш эмэгтэй хүний стандарт. тэр гэхдээ нэг юм анханасаа тэр стандартыг өсгөх биш анханасаа угаасаа л тийм байх ёстой гэж юу нь бол бодох хэрэгтэй юм шиг санагдсан. Анханасаа л өөрөө өөрийнхөө гэр бүлийг нэг тавих ёстой. Анханасаа л ингээд тийм л тэгж бодсон. Окей. Түүнээс л яг надад бол нэг bare minimum-аас жоохон дээр зүйл Залуул байна уу те. Тэгэл тэрнийг кинон дээр жоохон юм ингээл жоохон романтик болгоод харуулсан. Түүнээс л бодит амьдрал дээр тэрнээс сайн эрэгтэй хүн байгаа гэж бодоор. Нэг жоо bare minimum ихнэрээ хадламжуулдаг, гэр бүлээ нэг тавьдаг. Тийм. Персортой тийм л эрэгтэй хүн. Окей. Nice. Гой санагчлаа. Баярлалаа инхчээ. Айгу бас гоё ревю өглөө. Маш гоё ревю өглөө. Бас үзмээр санагд. Үнэхээр үзмээр юм. Би хурдан хайрч 2 анги үзмээр охин таага. Гэтэ би яг энэ солонгосоор нь японоор нь үзчих гээд гүрийгээд байд юм аа. Тэгээд сабтайтл үзсэн чинь орой болоо үзэнгөө нүд харахаа нүд дахиад сохор болоод нүд харахаа фокус таардаг. Тэгээд Би бас сабтайтл үзсэн шүү дээ. Яг англи даб амар сонин жүжиглэлтгүү даб. Тэгээ Netflix-ийн дабчид бүгд нэг байд юм аа. Бүх юм дээр даблаа явааддаг байхгүй. Тэгэхээр нэг сайн өөр кино руу орохгүй нөгөө кинонд байгаад байгаа юм шиг нэгдээд. Би бол тэгнэ гэдэг мэдээд эхнээс нь шүү дапта гэдэг. Тий, одоо чи солонгосоор сонсох юм бол амар өөр хүмүүс шиг санагдана. За тийм байна. White Lotus аягүй гоё байсан. White Lotus-ыг үзээрэй. Чи ойр тарин юм үзээд байгаа юм биш те. Огт юм үзэхгүй жаа. X-Pad-н дээр нөө нэг юу татсан Netflix, Look TV янз бүрийн хүмүүс татаж матаа тэгээд үзээд байгаа шүү дээ. Би Gossip Girl үзсэн. Үзэж дуусгасан. Тэгсэн чи юу тэр шин жоохон хөвгтэй тэгж ямар том болцсон юм. Жоохон байж ээж гэж. 10 жилийн хөвгтөд шүү дээ. Тэгэж бодохоор амар аа. Тэгээ би бүр юу ээ. За кино л юм та. Зөөр ингээ баар маранд ууд сууж муугаал. Хамаа намаагүй секси те бүр. Тэгэж ингээл найзынхаа найз охиныхоо найзтай тэг юу ч болоод байгаа юм мэдгүй юу. Найзынхаа дүүтэй чиглэлтэй бүр янз бүр байсан. Тэр нөгөө тэрнээс ч бас болоод буу юм болоод байсан те. Нөгөө манай хин Ryan Gosling, Ryan Reynolds тэгээд хин хоёр Blake Lively тэр хоёр буу юм болсон мэт сая тэр нөгөө нэг шин кино юу байлаа. It ends with us. Хоёр зэрэг үзсэн үү? Үгүй. Би үзсэн шал тэнэг кино лээ. Би ингээл гүйлгээл бүр ингээс үлдэн гүйлгээл. Би яг эхлүүлсэн юм аа. Эхлүүлээд гүйлгээл тэгжсэн аа. За гоё юм гарахгүй мэн ингээд болцсохгүй. Тэр ихтэй энэ abuse кино үсттэй те. Одоо нэг гэр бүлийн abuse. Тэр тухайд гэхдээ нэг киноных нэг 20% нь л харуулсан. Тийм. Яг тэр нь кинон ч хамаагүй юм шиг үл л дээ. Тэр нөгөө найруулсан тэгээ бас жүжиглсэн залуу болон Blake Lively хоёрын хооронд л юм болчих юм шүү. Та хоёр аль талд нь тэр нөгөө нэг жүжиглсэн хүнийхэн талд уу эсвэл Blake Lively-гийн талд уу? Жүжиглсэн хүнийхэн талд байгаа шүү дээ. Blake Lively-гийн текстүүд нь амар эссэн шүү дээ. Тийм. Текстүүд нь бүр ингээ obviously flirting хийдсэн тий бүр ингээ нэг тийм тэгсээ тэр нөгөө нэг TikTok дээр амар инээс дээр илүү дарцсан тий. Тэр тэгээд нөгөө нэг юу Deadpool-ыг үзсэн үү та хоёр? Би эхний 2 анги л үзээд цааш нь үзээгүй.
тэр Deadpool-ийн нөгөө сүүлд гарсан Deadpool Wolverine дээр нөгөөний нэм Nice Pool гэдэг байгаа байхгүй юу? Тэрийг нөгөөний тэр нөгөө Justin Baldoni штэ. Justin Baldoni-гоо сэдвүүлж хийсэн дүр гэдэг байгаа байхгүй юу? Тэгвэл тэрэн дээр бас яг юунд тэгж байгаа вэ гэвэл үснэ бас main band те. Тэгмүүдээ ингээд ер нь ярьж марж байгаа нь амар nice guy. Тэгээд ингээд нөгөөний хамранда prosthetic nose хийсэн. Тэгэнгүүт яг Justin Baldoni-тэй амар адилхан байлаа. Тэгээд Justin Baldoni-г mockалч тэр дүрийг ер нь тэрэнд оруулсан гэж яриа л. Тэгмүүд Justin Baldoni чинь нөгөө feminist тэгээ бүр feminist podcast те. Тэгээд TED Med-д илтгэл тавьд юм билээ ш тэр үгээрээ феминизмээрээ. Би тэр fake feminist гэдэг нь үнэн гэж бодож ин Blake Lively-ийн тийм Hollywood тийм хүн гэж бодож ин аль аль нь үнэн баг. Тийм diva. Blake Lively-ийн тэр янз бүрийн хуучин интервьюнэрийг үзсэн чинь бас эвгүй байсан тий. Нэг амар rude шиг mean girl нэг ялчвал яг тийм vibe үз. Тэгээ тэр нөгөө Gossip Girl-ийн нэг тэр нэг зураг авалтан дээр нь бүр хүртэл ингээд харагдадсан шүү дээ нэг юм хит ингээл ингээд нөгөөдөл нь зүгээр яж ахтал өөрөө л ингээл бүр Серенагийн дүр нэг тийм ядаргаатай нэг бүх юмны төв цэг дэлхийг намайг тойрж иргэдэг. Blake Lively яг тийм л хүн баг. The world is my oyster гэнгээ. Та нар миний агаараар амьсгалаад байна. Тийм л одоо тэгээ тэр хэрэг ер нь юу болсон юм? Тийм шүүх хуралмарлал нь одоо нэг тийм сүртэй апдейт бол гараагүй тэгэл шүүгдэлцээл яваад. Аль альнийх нь л би бинийгээ хэлж байгаа нь үнэн бах дөө. Аль нь л олиггүй л хүмүүс юм шиг санагдсан шүү. Justin Baldoni-ийн царайгаас айгуу сонин тийм. Айгуу нэг ботокс нэг хитэрсэн нэг царайтай юм шиг байна. Тэр киног яаж яах ингэ эхлүүлээ ингэ үзсэн чинь амар юм ботокс нэг хитэрсэн юм шиг царайтай хүн жүжиглээд тахаар нэг сонио санагдаад би ингээд гүйлгээд үзсэн. Тэр бас нөлөөсөн. Амар кринжл залуу байлээ. Тэ нэг 20 мөрийн бичлэг нь YouTube дээр идэм билээ шүү дээ. Яатсан байлаа хурмаараа. Тэгвэл ингээл нэг тийм яг тийм худлаагаасаа амар сайн гайл юм шиг бас яг ингээд өөрийгөө нэг юм сайн болгож харагдуулах гад экстра хийцэн юм шиг л бичлэг баг шиг байсан. Миний нөгөө дуртай подкаст хэд бас яриад бас тэгээ тэндээс л би мэдээлэл авсан. Тэрнээс би яг өөрөө үзэх юм бол нэг ч авахгүй байна. Тэр нөгөө SNL-ийн хэдэн жил яваалаа сүүл. 50 жил яваалсан шүү дээ. Тэрэн дээр тэрний нөгөө улаан хивсэн дээр чинь нөгөө нэг Black Widow чинь тоглолт үлээ. Натали Портман биш юу вэ? Scarlett Johansson Ryan энэ бол чинь гэрэлцсэн engaged байсан юм биш үү тий. Тийм үү? Engaged байлоо, гэрэлцсэн байлоо. Тэгээ дундуур нь Blake Lively орж ирээд ер нь бол юм биш. Green Lantern-ы үеэр Blake Lively-тэй ингээ хосоодын дүр тоглоод тэгээ Blake Lively орж ирээд тэгээс нөө Brad Pitt, Angelina Jolie шиг үү? Тэгээд тэнгүүдээ Scarlett Johansson ч одоо яг тэр SNL-ийн яг тэнийг шар уруулга comedian guy writing хийдэг comedian guy-тай гэрэлцсэн байл шүү дээ. Тэгснэ улаан хивсэн дээр яалаа тэд нар чинь хоороо таарсан юм уу? Таарлахгүй тулд бас их юм хийсэн юм шүү л шүү дээ. Тэнгүүдээ тэр нөгөө нэг ингээ өөр ингээ comedian юм яриад байж хаад Ryan Gosling босоод ингээ юм тэр Ryan Reynolds ингээ босоод ингээ юм асууж байсан чинь хүмүүс ингээд айлчлаа юм асууж байсан чинь Ryan Reynolds чинь тэр нөгөө нэг эхнэрийнхаа юуны тухай joke хийгээд лөө. Тэрнийг ингээд хэлсэн шүү дээ. Яг юм асуусан чинь. What you heard? Тэгээд тийм. Yes. Чи юу сонссон? Гэдэг нэг тэгээд Blake Lively яг хажууд нь суудсан. Тэгэхээр Ryan Reynolds-ыг бас хүмүүс аяг нарциссист тэгсэн бэлээ те. Гэтэ үнэн бах уу? Үнэн бах уу? Тэр чинь тийм кино Hollywood-ийн A-list кино жүжигчид нарциссизмгүй байна гэж байхгүй шүү дээ. Бүгд л тийм бах. Тэгээ бидний гоё гэж боддог бүх хүн л тийм бах. Pedro Pascal-аас бусдна. Pedro Pascal бол жинхнээсээ nice guy. Таньдаг юм шиг. Одоор нэр Hollywood-ийн crush чинь яг хин та нарын алдартай дуртай хүмүүсийн дундаас чинь. Би яг нэг үдсэн киногоор өөрчлөгдөв. Pedro Pascal байсан тий чинийх одоо юу болсон. Сүүлд нөгөө харин Baby Girl үзэн надад тэр залуугийн дүр амар таалагдаад. Гэтэ ингээд мартчихдаг юм байлээ. Одоо сүүлд чинь нэг сүртэй crush одоохондоо байхгүй байна яг санаж байгаа юм. Юу? Fleabag-ыг үзээд би
Чи тэр season зүг очоогүй юм байна. 2 дугаар season-ийн guide. 2 дугаар season гэхдээ баг нэгээсээ ер нь бол гоё. Тийм үү. За одоо үзьяа. Гоё. Тэрний тэр пастор guy надад амар бас таалагдсан. Тийм мемнүүдийг Тэр чинь гей шүү. Амьдрал дээр үү? Тийм. No! Бас надад чамаа хамаа. Like you have a chance with him. Тийм үү? Яа, тэр хоёрын тэр сексинууд амар гоё штэ. За яварлаа гэж үжгэлтэй. Харин Чиний crush. миний crush надад бол одоо яг үнэхээр crush алга. Би ч сүүлийн юу Gossip Girl үзэхэд hiний дүр тоглолдог. Nate Archibald. Хин үү? Юугийн жүжигчин үү? Юугийн жүжигчин үү? Тийм юугийн жүжигчин бас ер нь бол Gossip Girl-ийн дүр бол нэг таалагддаг. Гэхдээ ер нь бол Nate нь нөгөө блонд залуу нь лөө. blonde. Тийм нөө Chuck Bass нөгөөх нь. Chuck Bass. Тэр амар сонин комик дүртэй, Chuck Bass байж боломгүй дүртэй. Амар гэлдэг гэдэг. Гэхдээ л тий би гей гэж бодсон. Гэхдээ ихэндээ бол Chuck Bass-ыг гей тэгээд ингээ гей гэдгээ нуухад ингээ октодтой ингээ бодод юм болов уу гэж удаад Бүр үнэм амьдрал дээр байх боломжгүй нэг сонин дүрээ. алхаж малхаж байгаа ч гэсэн нэг юм амар сонио ингэж нэг юм сонио бөхсөө хийж байгаа нэг сонио эмгтэй Gossip Girl яг team type-ийн юм гэхдээ бас л ядаргаатай шүү тий. Яг савнгийн дөр билүү гэхүү. Тинейжруудын савнгийн дөр. Амар үздэг байсан. Одоо бүр үздэг болсон. Riverdale байна. Яа. So stupid. Амар So тэнэгтэй. fucking stupid. Waste of time. Бүр ингээ одоо бодохоор бүр юу вэ? What the fuck гэж бодсон. Яа тийм ээ. Хачи юм үзээд байдаг байсан. бүлгийн би эхний хоёр бүлгийг бол үзсэн. Би бас 3 4 season үзсэн юм аа. Гэхдээ тэр чинь тэгээ амар ядаргаатай ингээд Нэг драма нэмэгдээл ээж аав нь хүртэл оролцоол тэ бүр ингээ. Тэгээ сүүлдээ тэр чинь нисдэг болж малаа. Нэрээ. Тийм. Яа TikTok ухаар Riverdale гингүүд баг Marvel-ийн кино шиг юмнууд яваад би бүр ингээ гайхаад үй нөгөө хэнийг хин алсан юм бэ гэх. үгүй тэгэл угчин тэгэл буцаа гараад ирнэ аюу. Гэхдээ би тэгтээ тэрийг яг нөгөө нэг Cole Sprouse-аас л олж үзчихсэн л та. Dylan Sprouse нь илүү Cole Dylan хоёр айл нэг нэсэн шүү дээ. Би яг тэрнээс л олж үзчихсэн. Тэрний дураас жоохон cringe санагдаад тийш надад. Бүх юм нь cringe ёо. Fuck. Гэтэ мэдгүй тэгэл ингээ яваал идэв штэ аюу сан. Өөр чинь ямар тэнэг. The Gossip Girl чинь бас нэг type. Төстэй. Гэхдээ Riverdale-с арай дээр Gossip Girl. Brooklyn Nine-Nine-ыг үзсэн. Brooklyn Nine-Nine амар гоё шүү. Харин би бүр сүүлийн хэдэн сар 3 удаа үзсэн үү? Давтаж уу? Тийм. Эхлүүлээл дуусгаад Бүр дууссан. Тэгвэл чиний яг humor чинь аюу тийм dry humorтай юм байна л да. Яг office шиг тий. Тэгээд би бүр ингээ үзэж байгаа л ингээ хөө энийг яагаад энэ хэсэг дээр яа энийг юм бол гэж инээж байна. Brooklyn Nine-Nine нөгөө нэг New Girl хоёр юу хийдэг шүү дээ. Crossover. Тий. New Girl-ийг эхний 2 season-ыг үзлээ. Тэр New Girl гэсэн юм. New Girl хөөрхөн айгу хөнгөн. Тийм. Тэр нөгөө New Girl-ийн Zoe Deschanel тэг нөгөө байрныхан залуу байдаг штэ. Ник билүү. Тэр хоёр нийлцэн чинь л тэр series-ных гоё хаа байлц. Тэр хоёр ингээл нийлэх гээд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг байгаа. Тэсэн л амар гоё юм байлээ. Би одоо тэр хэсэг дээр нь л яаж байгаа юм. Өөр чин гоё юм яадаг лээ. Өөр ч юм. Би тэр нөгөө Young Sheldon нэр үзэж дуусгаж байгаа. Тэр сүрхэн гэсэн тий. Тэр амар хөөрхөн. Joke-д нэг юм хөөрхөн. Ер нь family friendly. Би охинтойгоо бас гай үздэг гэсэн. Тэрнтэй төстэй Modern Family бас амар гоё шүү дээ. Тийм Modern Family-г би бас 4-5 удаа үзсэн эхнээс нь. Тийм. Modern Family. Нэрээ би ингээд Netflix-ээс гарсан тий. Netflix дээр үзэж байгаагүй. Угаасаа Netflix-ээс үзэж байгаагүй. Байсан юм уу? Чи VPN тийм үү? Би Hollywood багсаас үзчихсэн. Hollywood багсаас үзчихсэн. Hollywood багц. Би Netflix-ээр үзчихсэн санагдаад ах юм. Тийм би Netflix-ээр үзчихсэн. Тэгэл байсан юм байна тий. Би Hollywood багсаас монголоор үзээд, англиар үзээд, тэгээ монголоор үзээд. Тэгээ давтаал үзээд тэгээ амар нэг кино. Аха, амар фаны. Яа, миний тэр нөгөө дугуйч сурдаг анги амар funny дээ нөгөө нэг хиний
Глориагийн Тийм. дууч мунаад нэг. София Варгара. Тийм тэгснэ. Яа, амар funny са. Shit. Би бас тэрийг бас анх удаа яг үзэж байгаа юм шиг мэдрэмжээс амар л энэ тэр киног. Амар Таанч цаг үргэлт гээд байна. 10 season үл. Би яг ингээд нэг 11 өөр юм хийж явахдаа нэг миний нэг копи нэг үр бүтээлтэй юм хийж агаад миний нөгөө копи яг тэнц зүгээр сайхан ингээд кино үзэж байж юмаар байна. Тэгтээ нэг memoryтэй юу? Гэтэ нэг memoryтэй яг надад тийм юм хэрэгтэй байна. Чиний 24 цаг чинь 48 цаг шиг санагдах юм байна шүү дээ. Хоёр дахин амьдарцсан. Хизээний цагт юм бүтээгдэх байх гэж найдаа та. өдөр нөгөө TikTok дээр яваад байгаа нөгөө юу лээ. Elon Musk-ийн охиныг харсан. Transgender охин хүү ээж аваад охин болсон. Vivian Elon Musk ч 11 хүүхэдтэй биз дээ. 13. Оо, тийм үү. тэгсэн чинь тэр охин нь юу нэг ярилцлага өгч яваад юу Марсыг колоничлно гэдэг чинь зүгээр маркетинг та нар яагаад итгээд байгаа тэр гэж бэл. Тэгэл тэр Elon Musk ч угаасаа тэр хүүгээ өгцөн гэж ярьдаг. Тэгээд угаасаа 13 хүүхэдтэйсэн бол гэхгүй. Тийм. Би яг нэрийг санахгүй хаа ихнээс. Гэж л аим хэцүү нэрнүүдтэй. Тийм XA Alpha Beta. Grimes-асаа дахиад хүүхэд болсон юм биш үү те. Тэр ч 3 хүүхэдтэй юм уу 2 хүүхэдтэй юм уу? Би 2 гэж ойлгосон. Гэтэ мэдгүй. Яа, би Grimes-тай айгу disappoint болж байна. Харин тийм ээ. Эхнийх нь яг Ellen cool байх уу их. Cool байсан юм аа. Тий. Тэгээ одоо crazy болсныхан дараа дахиад хүүхэд болоод тахтай дээ. Тэр юу Grimes ч угаасаа cult дэт юм шүү. Тийм ах уу зөч. Grimes үлдээ бас өөрөө жоохон юугаар юм шиг байлаа. Cult байдаг гэсэн. Гэтэ дэлхийн хамгийн баян үний хүүхдийг заа гаргаж идвэл гэдэг бах төө. Бараг өөрөө ер нь хүүхдээ хард юм. Нөгөө Royal Family шүү хүүхдийн төрөлнгөөс шууд ингэ. Дараагийнх баахан 18-тай юу? Нэг нь хоологд нэг нь хичээлд нь явуулдаг. Даалганы нэг. Тэгээд Elon Musk Чингис хаан амар дуртай шүү дээ. Тэр нөгөө ID нугасаа ингээд өөр олон хүнтэй байх ёстой гэдэг. Олон хүүхдтэй Өөрийгөө байх олон ёстой копи гэдэг. дах ёстой. Тийм үзэл бодолтой юм байлээ шүү дээ. Яа, тийм ээ. Тийм үзэл бодолтой хүмүүс их байна. Гэж иш харж. За Тэр нөгөө Elon Musk-ийн бас нэг тийм ярилцлага юм уу? Юу чи эсвэл нэг тайзан дээр ярьсан юм зүйл ч юм уу? Одоо хөгжингүй улсуудын хүн амын тооч ингээ унаад байгаа шүү дээ, тий. Нэг юм индекс байдаг. Хүн хоёрын өөрийгөө аав ээжээгээ нөхөх хэрэгтэй. Нөхөхийн тулд 2 хүүхэдтэй байх хэрэгтэй гэд. Тэнгүүд ихэнх одоо Хятад, Солонгос, Япон, Америк ч гэсэн Европын ихэнх орнууд бараг л бүгдээрээ 1.2 моёр, 1.6, 1.7 гэдэг төрөлттэй. Тэгэхээр нэгийг нөхөж чадахгүй ингээд тэгэхээр алстаа бол ингээд юу шиг ийм хэлбэртэй болсон байдаг үлээ. Ийм пэр хэлбэртэй болсон байдаг үлээ. Ийм ч үлээ те. Тийм болж байгаа. Тэгээ Монгол улс ч 2.1 хэдтэй байдаг ч үлээ те. 1.8 биш. 1.8 юм уу? Биднээс унаад байгаа юм уу? 1.8 байсан. 2.8 байсан юм болов уу? Харчий те. Миний- Харж чаддаг үлээ. Миний лав өөр хоёрын таньдаг хүмүүс ер нь бол 2 хүүхэдтэй, 3 хүүхэдтэй, 2 хүүхэдтэй, 4 хүүхэдтэй хүмүүс амар зөв. 4 бол амар ихэлтэй. Тий, надад бол 2 хүүхэдтэй найзууд бол байгаа. Тийм. 3 хүүхэдтэй найз байна. 3. Тэр баг нөхц юм шүү. Тэгэхээр Монгол харин гайгүй байдаг шиг санагдаад байна. Гэтэ унж байгаа гэсэн бас. Одоо тэгээ ийм Child birth юу гэдэг юм бол? Энд олон хүүхэдтэй болохоос хэцүү л байгаа л та. Гараад зүгээр явгаа алхаж. Fertility rate гэдэг юм байна. Тэгтээ одоо мэдхгүй. Тэгээд Elon Musk юу гэсэн гэж? Тэгээ Elon Musk болохоор энийг амар том асуудал гэж хардаг. Тэгээ хүүхэд бол тийм учраас би бас ингээ олон хүүхэдтэй гэсэн утгатай юм яриад. Чи наадах чинь би маш олон удаа сонссон. Нэг хүнээс Elon Musk-аас биш үү? Тэгээ одоо жишээ нь Австрал 1.6, Австри 1.4 гэдэг чинь амар бага болцсон. 1.4 бол баг. тэгээ хоёроо нөхөж чадахгүй байгаа байхгүй. Тэгэхээр хүний амын тоон айгу эрчимтэйгээр бууна. Зааж Монгол, Канад 1.3 гэж шүү дээ.
баг Хятад 1.2. Хөө тэгсэн чинь Чех 1.1. Зарим улсууд нь амар өндөр байд юм байна. Египт 2.9 гэж байна. Фижи 2.5. Зарим мэдгүй орнууд бас айгүй их байна. Гуам 2.5 гэж юм. Зааж Монгол руу очицгоё. Монголиа 2.8 гэж. Тийм. 2022. 1.8 болов 2.8. 2.8 бол амар сайн байна тий. Амар сайн ба шүү дээ. Бид чинь гайгүй хүүхдээ гаргаалгаа юм шүү. Гэчих. Тэгээд амар сонирхолтой заа. Энэ ингээд ийм тоо байгаа штэ тий. Тэгээд 2050 он гэхэд одоо бид нар 8 тэрбум байлаа штэ. 2050 он гэхэд хүн амын тоо багасаад пиктэй хүрээд багасаад 2.6 биш 6 тэрбум болно гэж хэлсэн шүү. 50 он гэсэн баха. 50 25 жилийн дараа юу? За энэ факт чекийг та идэхдээ дахиад факт чек хийж ирээс. Би 45 нас байгаа юм шүү дээ. Тийм бид нарыг амьд байхад 6 тэрбум болно. Ягаад гэвэл хүүхдүүд төрөхгүй байгаа учраас. Тэр тэгтээ магадгүй хаа хятад метод чинь тэгэл хүүхд төрөхгүй л 10 20 жилээр ингээл гилгээд багасаал. Тэгээд бөөнөрөө өхнө гэсэн үг шүү дээ. Хөвш хүмүүс амар их. Тэгээд Хятадд би нэг подкаст сонсон амар гоё подкаст байсан тэр би та нарт явуулъя. За description ч оруулах юм. Та хэд сонсороо амар богинохон 30 минут. Тэгээд айгүй гонигтай юм нь Солонгосын хуучин цэцэрлэг байсан газрууд дандаа хөвшин хүмүүсийн асар газар болж байгаа. Цэцэрлэгнүүд нь дүүрхэ байцсан. Энтергээд амар сайд юмнууд айгүй их байгаа. Тэгээ бид нэр ингээ хэдхэн жилийн дараа амар олон залуучуудын нуруунд дээр маш их олон хөгшин хүний тэтгэмжийг төлөх юм дарамтан дуун нь. Тэгсэн хэрнээ тэг ингээд улс орнууд янз бүрийн арга хэмжээнүүд авдаг гинэ. Хүүхдтэй болохын тулд за хүүхдийг чи үнэгүй сургууль цэцэрлэгт явуулъя, нэг найны өгье гэдэг ч юм уу ингээ янз бүрийн арга хэмжээнүүд аваад байгаа мөртлөө хүмүүс хүүхдтэй болохгүй байхыг л сонгоод байгаа гэх. Тийм амар хүсгээ байцсан. Зүйл болцсон. Тэгээд одоо яг яах ёстой хинж. Тэр одоо яг тэг юунаас болсон гэдгийг бодох тасаа айгүй хэцүү мө тий. Айгүй олон жижиг шалтгаан. Харин ч. Тэгээ би бол ямар ч гэсэн нөхөй л гэж бодож байна. Илүү болж чадахгүй юм шиг байна өө. Нэг 2 л гэж бодож байгаа. Насаа бодсон ч одоо 2-ыг л явчих юм шиг байна. Чи хүүхдээ болно гэж боддгоо. Би болно гэж боддгоо. Би нэг 3 4 мөрөн хүүхдээ. Тэгтээс тэгэл тэр үеийн тэнгэр мэдэг. Чи хэд гэж төсөөлдөг вэ? Би нэг 3 мөрөн хүүхдээ. Биш насаа. Насаа юу? 25 мавтаас хойш юм уу? 5 жил. Тэгдэг юм байлээ. 25 дээр очингод 25 ч амар жоохон санагдана. Ёо ингэ дөнгөж амьдрал чинь яг эхлээчгүй байх баха. Яг ингээд карьерийн хувьд л та. Тэгэл за одоо энийг хийгээд энд ажиллаж байгаа л гэл ингээл яваал гэдэм бэл. 20 30 40. За. Тэгэхээр чи хүндтэй өөрийг тэвс чухал юм хийгээ явж байгаа шүү Сэндрээ. Дэлхийн хувьд. Би бас 20 насыг аягүй том болсон гэж боддог байсан. Гүү би одоо бараг 5 жилийн өмнөөс нь ямар юмар хിവэрэ байгаа юм хайшин. 10 жилээс яг хിവэрэ зүгээр л их сурвал сурдаг болсон. Нэг тийм амар өөрчлөлт гэж амар ухаантай болж болвол юм бол байхгүй. Би бас 30-ыг амар төсөөлдөг гэсэн. 30 бол өстой үнэхээр асар хол санагддаг байсан. Peak тий. 13 to 30. Тэр миний үзэж үзэлтэй. 30-таад байстан нэр ингэсэн тэгсэн гэж бодсон. Чи одоо надад миний мэдрэмжинд би яг 27 амжиг санагддаг. Ковидын жилийг л хассан байгаа юм л та. Ковидын жилийг хасвал би ч одоо 18 юм биш үү дээ. Дүүлж аргагүй юм байна. Ковид орч гэхдээ юу ч хийгээгүй л дээ гэртээ бол. Би бол кино үзэл хөвчдөг гэсэн. Би ч ажиллаж байсан л та онлайнаар. Би теле хичээл хийдэг байсан. Чи Флибагийнхаа 2 дугаар сизнийг үзээрэй за. За Флибагийн 2 дугаар сизнийг үзээ тэгээ яри хэлээ. Флибаг чинь анх нэг тайзны нэг хүний юу байсан юм. Монологийн шоу байсан юм баг. Тэгээ тэр нэг гол дүрийнх нь эмэгтэй тэр эмэгтэй зохиолч чинь тий.
Oh my god, ямар хүүрхий. Амар гоё эмхтэй байгаад тэгээ камер руу гардаг. Тэгвэл тэр яа playback гэж нэрлсэн бэ гэвэл тэр эмэгтэй жоохон батн ээж авна тэгж дууд. Oh no. Тэр чинь хог гэсэн утгатай юм байл шүү дээ. Тийм тэгдэг байсан гэж миний газраас Хүй, уншсан. би чагаар би нэг юм асууя. Их чиг нь болохоор хин гэдэг лээ. Их чинь нэг нэртэй Кейт ч билүү хин ч билээ нэг тийм нэртэй штэ. Өөрөө болохоор Fleabag гэдэг нэртэй юм уу? Үгүй. Өөрийнх нь нэр ерөөс гардаггүй штэ. Вау, тийм үү. Гарахгүй байгаа хгүй. Би харин тэрнийг гайхаад байгаа хгүй юу? Гардгүй мүү? Тэг гардгүй. Би л ерөөс санахгүй. Би тэрийг чинь 2 удаа л үзсэн. Гэхдээ ерөөс нэрийг нь олж санахгүй. Тийм байна. Нэр нь байхгүй нь Fleabag гэж байна. Тийм. Би тэгээ гайхаад Priest-ийн нэр нь гардаг юм шүү дээ бас. Зүгээр The Priest гэдэг Claire. Oh wow. That's awesome. Тэр нөө найз залуу нэр ядраатай байв. Амар ядраатай ёо. Тийм хүн жинхэнэ амьдрал байдаг байсан. Нөө season 1-ийн нөгөө дууд болох гэдэг байгаа. Тийм. Нэг динозавра үлдээш мүлтэйгээд байсан. Ингээд ингэ гिचдэг өгс угаагаад Тэгснэ нэг усанд орж ахт нь ингэж айлгаж байлгадаг тэр бүр what the fuck Fleabag бүр team surprise бариад хатаж авахтай нөгөөх нь нэг хүүхэн dinner table хийж мэсэн чи нөгөөх нь зүгээр хүн алхаж байгаа юм шиг surprise хийж тэр. Нэг гэрээ цэвэрлүүлээр санагдахаараа хэрэлддэг. бас муухай хүн байгаа юм шүү. Муухай хүн байгаа юм л та тий. Яг ч нэг 100% сайн дүр биш болохоор надад бас гоё санагддаг. Үзэхэд амар нэг юм angel шиг юм гоё хүн үзэл тэгээл дандаа сайн дүрийн талд ороод тэгж амьдрын гэж юу ба. Үс тийм хүн. Ер нь баг муу дүрээ. Тийм. Тэ жоохон selfish тий. Тэгэл likable. Тийм. Зэрлэг гэж. За. Миний ер нь топ 5-ын нэг Fleabag. Топ 5 нэг үү? Би бүр үнэхээр дуртай. Амар сайн зурлал гэж боддог би. Яагаад үргэлжлэх юм бол тэгэл ер нь дууссан юм а тий. Тэгэл дуусчихдээ. Тэр дууссан ч бас амар гоё. Богинохон болохоор бас айгу таалагддаг юм аа. Үргэлжлээд явсан болоод юу ч гарах юм тий. За. Гэтэ season 2 нь бол үнэхээр гоё. Амар ингээ өрнөлтөө ингээл Хурдан. тий ингэж явж байгаа нэг мэтгэд л дуусч. Амар хурдан. Тэгээ харин нөгөө хүүхдүүдийн хажууд үзэж чадахгүй гинт секси хийсэн гарах гэдэг. Тийм 2 дугаар season дээр бүр их гарна. Оо яана тийм үү. За. Тэр нөгөө юутэй эсгэж real mail-ийг үзсэн байл үү дээ. Тэр нөгөө өсч орч. Тэр амар инстэй дээ. That's Тэр хоёр French. дууссан дээр гарах юм шиг байна те. Йоо. Тэрний юуг болсон дэ үзчихсэн. It's French. Тэгсэн үүдээс нөгөө яг хэрэг гарах шиг дээ. Амар гоё. Тэрэн дээр нөгөө өсч нь if you want to change your life, don't change your haircut гэдэг. За. За. Өөр чи юу үзэж байгаа лээ би? Invincible үзэж дуусгасан. Оо тэр нөгөө азуулсанс лөө. Adults үзсэн шүү дээ. Үзег байгаа. Тэр Тэр гоё юу? тийм гоё эс. Тэр яг ингээд one shot-оор ингээд Тийм. Харин тийм байсан тий. Тэр нь айгу гоё эс. Яг- Тэгсэн үүдсэн юм. Эхлэлийн яг хэсгийг үзсэн ингээ нөгөө нэг цагдаа шууд гэрт нь орж ирээл яг тэр хэсэг нь үзсэн ба. Дөнгөж эхлүүлсэн маа. Дөнгөж эхлүүлсэн маа. Тэр тэгтээ нэг юм нэг үйл явдал гарахгүй. Тэгтээ ирэх гоё. Гой тийм. Тэр нөгөө хүүхдтэй ярддаг, psychiatrist нь ярддаг. Тэр анги нь бол бүр супер. Тэгээ тэрийг одоо нэгэн шотод хийсэн гэх юм. Юм миний бодож исэн юм яг тэр анги яг баталсан анги шиг. Ер нь инсэлүүдийн тухай. Инсэлийн тухай. Инсел Аа. гэдэг чинь нөгөө нэг цус ойртол үстэй. Involuntary celibacy тий. Одоо яг юу гэж тайлбарлах вэ? Одоо нөө Andrew Tate тэрний Эмэгтэй хүн өөрийг нь тоохгүй байгааг 100% эмэгтэй хүн рүү бурууг нь хийдэг гэх юм уу? Нэг тийм төрлийн хүмүүсийг Reddit-ээс л гарч ирсэн баг тий. Тэгээ Andrew Tate-ээс л юу нэгсэн баха. Тэгээ одоо YouTube өдрөөс TikTok-ээс Andrew Tate гэж хайхаар баг бичлэг нь Байдгүй юм. гарч ирэхгүй л. Бүр бандуулсан байна тий. Тэр киноос л одоо би бүр тэрийг үзчихээ ёо. Одоо яана гэж бодоод
Одоо би ч яах вэ ингээд том болцсон. Манай дүү одоо миний хүүхэд эдэр одоо яана гэж одоо бүр айгүй бас айц төрсөн. Амар их сонин орчинд хүүхдүүд хүмүүжүүлэх хэрэгтэй болгоход. Яаж энээс хамгаалнаа ингээд 100% ингээд болохгүй үгүй гэж болохгүй. Тэгэхээр яаж тэрийг одоо ингээд зохицуулж одоо ингээд том болохгүй гэл. Тэг яг сошиал медиа тэртэй холбоотой. Тэний 13 настай хүүгийн тухай. Энэ ихтэй амар сайн болсон билээ. Айгу тийм жинхэнэ асуудал юм шиг санагдсан надаа. Бас. Айгу амар сайн жүжиглэлтэй. Тэр хүүхэд нь бол айгу мундаг юм билээ. Тэр хүүгийн анхны кино. Тэр хүүгийн найзуудынхаа дүр тоглож байгаа хүүхдүүдийн анхны кино. Тэгээ тэр хамгийн гол нь ингээ катгүй гэхээр Тэгээ каткугээр бүр тэгж амар удаан юм ярьж мард юм уу тий. тэгээд ингээд би бодсон чинь амар хэцүү байсан баг та. Нэг нь алдчихгууд бүх юм дахиад шинээр эхэлнэ. Дахиад ингээд Тэгсэн болоо эсвэл яг ингээд айтаахан шиг ингээ яг тэнцэнэ зогсоож байгаа. За одоо яг энэ хэсгэлээ шүү. За явсан шүү гэд ингэсэн болоо. мэдгүй би л бичлэгийг үзэхэд ингээд дроноор ингээд камер нисэж байгаа доороос нэг хүн гүйж ирж аваад тэгээд ингээд тэрийг нь барьж ингэж дагаж яваад. Тэг яг хоо ярьсан дээр бол кат хийгээгүй л гэдэг лээ. Тэгээ ганц CGI ашигласан хэсэг нь тэр нөгөө нэг ангийнхан цонхоор ингээд камер нь ингээд гараад явдаг байхгүй юу? Тэрнээр л CGI ашигласан. Тэрнээр л кат хийсэн юм шиг. Яа би л тийм кинонд жүжиглэхгүй шиг би яг алдчих юм бол амар дарамттай санагдаад надаас болоод ингээ бүх юм дахиад шинээр эхэлнэ гэдэг би дарамтыг авч чадахгүй хаа. Тэгээ тэр жоох хүүхдүүд жүжигсэн гэхээр тэгээ нэг тийм амар юм хэцүү дүр. Тий. Тэгээ айгүй их яриатай. Тэрийг тэгээ бүгдийн цээжлэх юм шүү дээ. Нэг дор. Йоо. Яг тэр дүрийнхаа яг дүрд нь орчвол яг ингээд урсчдаг юм болоо. Гайхалтай юм аа. Бүр гайхалтай. Тэгээ сүүл рүүгээ ингээ нэг шот юм шиг санагдахаа болчтiin билээ дээ. Амар сайн эвгэн билээ. Тэр аавынх нь яа төгсгөл нь гэхдээ айгүй бас хэцүү байсан. За. Чамд үзэх юм их байна да. Йоо, харин тийм ээ. За, үзээд ярина хэлнэ. Тэгэрээ. Тэрийг үзэл. Өөр монголчууд юу үзчихэ? Тэнгисийн эрэг. Өө чи тэнгисийн эрэг үзэж байгаа юу? Би тэнгисийн эрэг үзэж байгаа. Хичээлээ хийж байхдаа ингээ хажуудаа тавьж өргөчвөл. Сая сүүлд нэг 2 шин дугаар гарсан уу? Тий. 3 дахьад. Тий. Үзсэн үү? Үзсэн. Юу болж? Юу боллоо? Шинэ хүн нэмэгдэж байна уу? Өмсөлцөөл ах шиг байсан шүү дээ. Тэгээ хоорондоо үнсэлцээлээсэн тэнгүүтээ тэр нь ч яах вэ? Тэрийг бүр ингээ гүйлгээд үзсэн. Тэгээд хүн хасагдсан. Оо тийм үү хин бэ? Хонгор хасагдсан, төгсөө хасагдсан. Төгсөөг шилээ. Нөгөө нэг Ашгүй дээ. би бүр тэрийг бүр юм ярахаар нөгөө ямар хэцүү бэ гэж бодсон. Чи юу насагдсан? Үгүй Индра. Индра? Аха. Оо нөгөө өндөр гоё ах нөө. Йоо энэ шатгуулаад байна. Аа. Юу вэ? Индра хатгах чинь. Тэр төгсөө хатгах байна. Индра хасагдсан. Индра нь аль нь нэлээ санаад. Яа Арай студиотой анх болцоонд яваад байсан. Тий. Шинээр гисэн охин. Амар гоё монгол царайтай модель охин. Модель охин. Тийм. Тэр хасагд. Тэгээ нөө амраа юу хийсэн? Амраа нацгой гарсан гээ яваад өгсөн. Оо тийм үү? Бүр нэвтрүүлгээс үү? Тий. Оо. Тэгээд тэгсэн чинь Индраг хасагдсан чинь цэцүүлаа юу гэж яриадлаа. Надаа айгүй нэг юм тэнийг юм шиг санагдсан. Ингээд угаасаа тэнийг юм уу гэхээр ингээд юу байлаа нэг. Үгүй тэгэж яриаггүй ч л ямар ч нэг тиймэрхүү юм ирсэн. Биш ээ. Тэрийг чинь нөгөө охин дээр ирсэн. Нөгөө нэг хүмүүс донд орж нийлж чадахгүй надаа айгүй хэцүү санагдсан. Өмнөөс нь бүр хэцүү санагдаад байсан. Тэр нөгөө тэнийг чинь нөгөө өмнөх хасагцсан охин дээр өмнөх хасах охин. Тэнийг гэж хэлж байгаа юм уу? Дэлгэрсэн шүү дээ тий. Дэлгэр сайхан дэлгэр хин лээ. Нэг охин орж ирсэн шүү дээ. Даянаг тэгжлээдсэн тий. Бусдаа нийлж чадахгүй ингээд тэнийг юм шиг байсан байсан. Яна тийм үү? Ямар муухай юм. Ямар гайз. За би таалагдсан гэдэг үгээ буцаалаа. Тийм. Тэгснээ. Би үзэхгүй болоо. Тийм. Хонгор хасагдсан юм тий. Тийм хонгор хасагдсан. Тэр чинь бас нэг драма штэ тий. Тэрний талаар ярилцах яах вэ? Хонгор мичи хоёр уу? Үгүй нөө хонгорыг сошиал медиагаар яасан. Оо нөгөө нэг Instagram дээр нөгөө нэг ийм
жоохон эмгтээлэг зураг авалтанд орж марсан тийм зургууд байсан байхгүй юу? Тэдний монголчууд яах вэ? Тэгэл шэрлэл станарэ гама мама гэл. Тэг аав нь ингээд пост маст хийсэн байсан шүү. Аав нь Тий. юу гэж? Би бол хүүгээрээ бахархдаг гэдэг. Тэг ингээд Монголын ард түмнийг донслоглоо илүү шүүлээ. Шуугууллаа илүү. Зөө. Тэг би бол хүүгээрээ бахархаж байна гэдэгцээс хөрхөө. Тэг яг ингээд тэр зургийг нь оруулсан. Тэг зүгээр л ийм моделийн мейкаптай тийм л зураг байсан л та. Сүртэй тийм. Бодод ихтэй тийм байлаа гэж яах вэ? Тэгэл зурагтаар үзэж байгаа л тэгэл тэр чинь бас нэмэх 18 нэвтрүүлгийг хүүхдүүд үзээд гомо олголоо. Гэхдээ тэг гомо юм гардггүй шүү дээ. Угаасаа нэг хоёр эрэгтэй хүн нэг хиймэл амьсгал өгдөг хэсгийг бүр раф кат хийсэн байсан шүү. Тий. Гэхдээ чинь тий харин ч тийм гарахгүй юм шүү. Тий. Тэгээ гол нь нэмэх 18 нэвтрүүлэг. Тэрийг бас их юм бодох хэрэгтэй. Ягаад ч юу нахнаас хүүхдээ хаж үзээд байгаа. Тийм тий. Буруу үлгэр дуурайл гэдэг юм тий. Тий. Ер нь бол тий. Тэгэж үлгэр дуурайлаар хувирчдаг ч юм гэж юу аах вэ? Тэгвэл энэ баахан гей, LGBTQ хүмүүс чинь straight хүмүүсийн хажууд байгаад бүгд straight. Тийм шүү дээ. Хэрвээ тэгдэг байсан бол би тэгвэл алидий гей болсон байгаа. Би RuPaul-ыг те одоо сүүлийн 7 жил үзэж гин. Тэгэл мэдгүй гей болохгүй л шүү дээ. Are you sure, mommy? Тэгэж. I'm coming out. Өнөөдөр л энэ өдөр байж. За тийм бивэ. Маш сонирхолтой. Тэгээд нацаг амраа ирч болно нэг тийм хүүхэн байгаадсэн шүү дээ. Тэгээ болцож байгаа юм тий. Тэгэл нацаг явсныхаа дараа амраад өмсөлжсэн аимсаа үнэртэж үзэл. Амраагийн өмсөжсэн. Амраад миний өнсөлжсэн аимс байна. Тэгэл бүр амар. Тэр сүүлд орж ирсэн залуу бол гоё залуу байсан. Дугуундаг. Trey тийм. Try. Тэр. Тэгээд тэгсэн чинь тэр Trey тод хоёр чинь айгу дотноо байгаад байсан чинь. Тэр хоёр ясна нэрээ. Юу басан бэ? Тэр хоёр нэг сүртэй юм болов уу? Тэгэл амар дотны вэрэл тэгэл ингээл хамтал байгаа. Одоо дажгүй ингээм хамттай байгаа. Тий. Тэгээд сэтүүлаад тэгсэн чинь тодтой дейт хийсэн байхгүй юу? Тэгэхдээ юу танаа шинэ хаарч юу вэ? Тэр гэж хэл. Юу гэдэлээ? Алцганаад агаарай бол гэл. Бэлээ тэгэл. Bad guy юм бицтэй. Ой. За тийм сайхантай. Чи ер нь нэг сарда нэг ирж байгаарай заа юу. За юу гинэ. Ирж хэлж байгаа шиг. За. Ирж гэр цэвэрлж байгаарай. За миний дөө гэж байгаа юм шиг л шүү дээ. Цагаагийн хойчийг сайхан базаар бид хоёрт хөргөж явах хэрэгтэй. Тэ гоё яна бит хоёрт ойрд ингэж нэг иймэрхүү яриаг тий. Pop culture-аас бүр хаалтчжээ. Сардаа нэг ирэх юм чи тэр сардаа болсон юм яри. Тэгээ би чинь дандаа сүүлийн 7 хоног гэж бодоод ирнэ юм аа. Одоо энэ 3 сарын базалт гэж бодчихъя. Одоо чи 5 сарын ихээр орно гэж тооцоолоод 4 сарынхаа мэдээллүүдийг ингээ бацж байгаарай. Тэ одоо энэ дотор моргийн скандал байж байна. Скандал гэж нэг байгаа шүү дээ. Тэр норгийн скандалаас айгу. Тэр сүүлдээ юу болоод өнгө? Тэр нөгөө нэг миний ойлгосноор бол ингэсэн юм шиг лээ. Бас тэр нөгөө нэг амраа гэ тэр ахын Liberty Pop эдрийг үзсэн байхгүй юу? Тэгсэн чинь ер нь бол нөгөө нэг анх бол тэр Норгийнхан рил хийгээд цацсан. Тэр рилэн дээр болохоор бид нар ийм баримтат кино хийсэн сонгуулийн тухай тэгээд тэрэн дээр тийм хүмүүсийн тийж байгаа бичлэгүүд гарна гэдээ одоо нөгөө мөнгө төгрөг өгж байгаа тийм хүмүүсийн намынхан ажлын юуныхан мөнгө төгрөг өгж байгаа бичлэгүүд гарна гэд тэгсэн чинь тэрийг нь нөгөө нэг хүмүүс яана гэд тэр баримтат киног нь олж авах гад явуулсан. Тэгээд тэгсэн чинь Норгийнхныг яах вэ ингээл та нар одоо ингээд болмол гээл тэгээд баримтат киног нь аваад тэгээд зүгээр явуулчихна гэж анханасаа бодоод ямар ч сүрдүүлэх айлгах маягтай. Тэгээ ямар ч ингээд хэрэг хийгээгүй хатан барьсан. Тэгээд тэгсэн чинь хүмүүс амир ингээд сошиалаар ингээд яагаад ингэж байгаа юм бэ гэдэргээд тэгсэн чинь азар нэг хүнийх нь дансыг нь ах нь ашиглаж мөрөөдө тоглоом зохион байгуулдаг байсан гадаадаас. Тэгэхээр тэр юу бол үний юм байна тийм үү? Тэгээд тэгсэн чинь тэр нь азарыг тэгж таарад тэгээд тэр хүнийх нь дансыг нь ах нь ашигладаг байсан юм байлээ. Тэгээд тэр мөрөөдө тоглоом зохион байгуулдаг байсан гэд ах нь гадаадаас бичлэг хийгээд
би ингэдэг байсан юм аа. Одоо ингээд би ингэж гимт хэрэгвээ хийсэн байхад манай дүү би эндээс гимт хэрэг хийсэн бат манай наа чин байгаа дүү яхаараа баригдаж байгаа юм бэ гэж тийм л юм болсон юм бэл. Миний ойлгосноор бол. Тэгэхээр баримтат киноныхаа файлуудыг авч чадсан юм уу? Тэрийг нь бол яг мэдгүй авч чадсан гэж мэдээ яваагаа болохоор яг авч чадаагүй л байна. Би бол итгэж байна. Яг тэр юу кинон дээр юу гарахыг нь харахын тулд юмнуудыг авсан гэдэгт. Би ч гэсэн итгэж. Тийм. Тэгээ бас мөрөөдөд тоглоомны данс байсан гэдэгт бас итгэж байна. Тэгтээ угаасаа ах мах нь гарч ирсэн юм ба штэ тий. Тэгээд тэр ахан тий. Тэгээд тэр ахан тэр бичлэгэн дээр бас нэг юм ярьсан нөгөө нэг юу би ингээд кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар илүү нэг цагдаагийн нэг газар юу нэг тэр тэнд ажилладаг нэг хүнд нь би ингээд сард 75 сая төгрөг өгч ингээд ер нь бол үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэгээ би эхлээд өгдөг байсан юм байна тий ахвал өгч эхлээд нэг хүнтэй ажилладаг байсан чи тэр хүн цалингаа 95 сая болохыг хүссэн би үгүйгээд өөр хүнтэй ажилладаг болоод 75 сая төгрөгөөр сард 75 сая. Сард жилд биш сард штэ. 2 сарын дотор 150 сая. Тэгтээ тэр чин тэр дансаар 9 тэрбум төгрөг эргэлцсэн юм байл ч тий. Зөвхөн тэр дансаар 9 тэрбум. Is a lot of money. Тэгээд Mongolian Got Talent-д ороод ялсан хүн 100 сая төгрөг авдсан штэ. Тэгсэн чинь тэр цагдаагийн тэр хүн хэрвээ тэгсэн бол 2 сард Mongolian Got Talent-с нэг удаа ялаад байгаа гэсэн. Миний логикоор бол тэгж л одоо чи. Оо аашаад өөрөөр бодогдлоо. Би сарын орлогоо 70 сая болгоё гэж боддог байхгүй юу? Зүгээр ер нь миний сарын орлого 70 сая байвал би айгүй баяртай байна гэж би боддог байхгүй юу? Та нарт нэг тийм бодол байдгүй одоо нэг за миний сард орлого тэд байвал яг ингээд би хангалттай сайхан байна гэж бодох тийм юм байдгүй. Байдаг. Тийм минийх 70 сая байсан байхгүй юу? Би тийг наадах чинь сонсоод байж болох юм байна гэж би бодлоо. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар чухал авах юм бол болох юм байна. Гэтэ 9 тэрбум эргэлдүүлж байгаа 75 сая юу юм бэ ер нь? Юу юм бэ те? Юу ч 9 тэрбум гэдэг. 9 тэрбум. Oh my god хитэн тэг юм бэ? Би зүгээр юу дансандаа зүгээр тэрбум төгрөгтэй болъё гэж боддог шүү дээ. Яг орлого биш. Нэг мөсөнд нэг тэрбум. Гэтэ тэрбум чинь бас их мөнгө биш юм билээ. Нэг том машин аваад нэг том байр аваад дуусчих мөнгө юм гэдэг шүү дээ. Одоо бүр нэг хаус ч авахгүй мөнгө болсон юм билээ ш тэрбум төгрөг чинь. Тийм зайсангийн тэнд нэг амар гоё хаус 3 тэрбум төгрөг. Гээ бодохоор бас яг юу яа 9 тэрбум ч юм бол 9 тэгтэй юм байна. Азийн тоо юм шүү. 3 тэрбум төгрөгөөр нэг хаус авч байна. Гэдэг чинь тэр хүний хувьд олж байгаа мөнгө л гэж тооцсон шүү дээ тий. Тэр хүнд одоо юу гэдэг чинь. За нэг 10 жилийн хугацаанд нэг тийм мөнгө олцсон байвал тий. 9 тэрбумаас 75 сая хасгаар 8 тэрбум 925 сая байна. Тэр цаана нь ёо. Гахалтай. Тэгээ энэ дашрамд бас тэ мөрөдөө битээ тоглоорой. Тэр чинь яг алдсан штэ. Тийм ер нь бол хожихгүй л гэсэн үг. Ялангуяа онлайн юм бол impossible бодолтой. Цаана чи компьютер байгаа ямар хүзэр тоглож байгаа юм штэ. Энд хүмүүс тэгэл 9 тэрбум төгрөгтэй болоод шүү. Тийм юу 1xbet met ч гэсэн ер нь 1xbet ч орсох гэстэй. Орос рекламууд гараад идэв шүү. Орсоос яаж ирсэн юунууд. Тэгэхээр Орслоо ер нь бол бид нарын мөрөдөд 1xbet-ийг тоглож байгаа хүмүүсийн мөнгө нь Орслоо бүгдээрээ явж байгаа шүү. Тийм хүмүүс нөө спорт бет учраас нөө тааварлах боломжтой гэдэг шүү дээ. Яг хөө тийм бэл тээ. Гэхдээ үнэхээр тэр спортоо сайн мэддэг, үздэг, өөртөө ихтэй л бол. Гэхдээ тийм байсан ч ер нь бол амархан орж ирсэн хүн бол тэгэл. Одоо жишээ нь тэр нөгөө юу вэ шүү дээ. Хувьцааны мөнгө шүү дээ. Хувьцаа бол яг хөө би бол өөр гэж бодож байна. Миний бол хувьцааны мөнгө бол ингэ зүгээр ээж аваад ороод ирсэн болохоор би бол амар хурд үрцэн байдаг.
Зүгээр оруулахаар орж ирсэн болохоор уу? Яа. Шалахгүй мөнгөлтөө. Юу хэд орж ирдیں۔ Би талаар нь сургуулийнхаа төлбөрийг төлсөн юм билээ шүү. Тэг надад тал орж ирдэг. Харин зарим хүмүүс яа. Тэгээ тэр чин буцаж яана гэдэлээ тэр чин хууль босч гэлөө. Би мартцсан байлээ тэрийгээ бүр. Санахчгүй байна. Хөвцөгч үс сүүлийн хэдэн жилээс л ярьдаг болоо байгаа зү. Буцаа алгалт. Юу ч буцааж алгаад. Юу штэ. Хишиг төрийн минь хишиг, газрын минь хишиг, баялагын хишиг. Юу вэ? Баялагын сан гэх шиг үүдэг. Бонд чинь зүгээр л ингэс. Би одоо бас тийм юм суръя л гэж боддог доо. Гэхдээ үнэхээр сонирхол татдаггүй юм байлээ. Боргил нэг лаглаг яриад л тим юмд инвест хийгээ тим ямар юм 500 яасан Apple Google-ийн хувьцаа гэл ингээл яриад байгаа байхгүй юу. Ингэх юм бол 10 жилийн дараа энэ мөнгө чи ийм болно ингээд. Би арай гэж хадгаламжийнхаа хүүг ойлгож байна. Юу хувьцаа бонд. Тэгтээ ашигтай л юм шиг байна лээ. Би жоохон нэг юм юмнаас юм ингээд болно хэр тэрнээс жоохон айчдаг юм болохоор би гэж ихсэж одоо нөгөө нэг coin гэ тэрэнд бол би лам мөнгө оруулж өнөхөр чадахгүй. Coin хот. Харин тий. Анханасаа тэр чинь амар айцсан шүү дээ. Тэгэл ингээл доошлол би юу ч хүлдэж. Матл айгүй өндөр болохоор тэг. Тэгэл тэрэн шиг бит бол санагддаг. За өөр 3 сард гоё юм юу тохиолдсон бэ? Тэнийг дараад өгөөч хэдэн цаг болж байна? 1 цаг 30. Оо, гурлаастай янзын ярьсан. Би бүр 2 цаг болсон байх гэж бодсон шүү дээ. Дөнгөж 1 цаг 30 болж байгаа юм. Тэгвэл дуусгацгаах уу да. За. Өөр гоё хэлэх юм ярих юм байна уу? Би чиний уцыг жоох үзээдэх үү? Болсон. Үзсэн шүү дээ чи. Өөр ярих юм бол сошиал медиа амар үе тарталсан шиг санагдаад байгаа. Сая эхлэхэд ярьсан шиг нэг тийм орхоор ингээл адилхан юмнууд гарч ирээд байгаа юм шиг санагдал. Үнэ. Тэгэл нэг хизээч дуусахгүй тэр нь. Тэгэл нэг адилхан юмнууд үзээл байгаа л тэр нэгэл дуусахгүй. За миний story архивд бол үнэхээр юу шалга. Наара хүн зодсон билүү юу лээ? Ваа, Нааратай хүн зодтолцсон билүү юу бол? Тийм. цэцэгтэй хэрэлдээд байсан сте бас. Тий. Нөө том тогтой ихч. За биднэрт бас сонь сайхан ярьж өгсөн хичэндээ маш их баярлаа. Айгу гоё дугаар. Надад бол айгу гоё байлаа. Тэгээд дараа сарын 5 сарын ихээр иргэн уулзцгаая. Та тэгээд ярмаар байгаа сэдвээ бас комментээр үлдээгээрэй. Тэгээд ихч маань ингээ бэлдээд аваад ирэх баха. Гоё презентацийн бэлдсэн байлаа. Баярлалаа. Маш фаны байлаа. Маш хөвгөлтэй байлаа. Хичээстэй фаны шүү дээ. Баярлалаа. Чи хизээ опит мэгт орох чинь. Би тэр жоохон мэдгүй. Тэрийг л одоохондоо мэдгүй. Жоохон сандарлаа гайгүй. Би өнөөдөр бүр ирэх гэж өчигдөр баг шөнө сандраад. Юу? Нэрээ тоглоомчгүй. Би бүр ингээ өглөө босоод нүрээ бодох гэсэн чи нэг сонирн бодож гадж байгаа юм санагдаад нэг. Тэгээ бүр өглөө босоод ямар хувц өмсөх вэ гэж боддоод тэгээд сандарсаар байгаад өчигдрээ хувц өмсөөр гараад ирсэн. Тийм л юм боллоо да. За. За баярлалаа. Хичээсэнд нь маш их баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар хэлээ уулзцгаая. Bye. Bye.